Тэгээ байж байгаа гинт ингээд ягаад ч мэдгүй зүгээр л нэг ойлгомоор санагдаад амар ингээд уйлаад заяа. Тэгээ ингээд уйлаад агаа ард юм яриад би ингээд уйлцаад ингээд агаа руу эргээд харддаг байхгүй. Тэгсэн чинь агаа намаа гарсан ингээд бас зогсчтой амар уурчсан. Тэгээ би очиод тэгээ зүгээр тэрсэн байхгүй. Миний ах ч тэгээ. Нөгөө тэр хүмүүний сургалтын төлбөрийг төлж исэн эмнэлэг тахад бүх юм ингээд даажсэн. Өөрөө тэр үед намайг анх өвдөд 18 таа байхад тэр хүн чинь 20-той дөнгөж төгсөнгүүтээ шууд ажил мэж тэгээд миний эмчилгээ сургууль муул гэдэг бүгдийн дагагцсан бүр ингээ 19 зүгээс эхлээ баг ажил дээр явцсан байхгүй. Нөгөө төмөр зам 20-ны 5 хоног төгссөн шүү дээ. Тэнгүүтлээ тэр хүнд ингээ амар өгцөн тэгээд ингээд тэрвэлдээ агаар нэг ингээд амар уйлаад би уйлаад тэгээд ингээд агаа ингээд чамайг яаж исэн ингээ чиний төлөө байна гэд яг ингээд дотор байдаг үг хэлдэг байхгүй. Тэгэл би ингээд тийм үг хэлж чадахгүй гэхдээ амар уйлаад. Тэгэл ингээд хоорондоо юм яриад тэгэл тэрнээс шүү. Сайн байцгаана. Эдэн подкаст таавахынд хүрж байна. Тэгээд өнөөдрийн Эдэн подкаст Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран таавахынд хүрж байгаа гэдэг хэлхэн зүйтэй баг. Тэгээд MCB-тэйгээ хамт байцгаарай. Өнөөдөр Эдэн подкастад маш юм хүндтэй, чухал, хүмүүрийн таньдаг мундаг хоёр залуу хүрэлцэн ирсэн байна. Харин ингээ камера өнгө дараа хаазаа баярлалаа. Хааш хүссэн зүгрүүг над руу чарж байна. Төвшөө байна. Мисмерис мөнхөш төвшөө. Төвшөө болохоор бүгдээрээ сайн мэдж байгаа. Ер нь дизайнер, комик арт, тэгээд бас зураач, тэгээд инфлюенсер тэгээд Исүгийн влогийн туслах дүр гэдэг юм уу? Тийм. Мөнхөшиг бол бүгдээрээ сайн мэдж байгаа. Цогтогийн нөгөө тал нь мөнхөш. Тэгээд сая хэдэн зуун дагагчтай вэ? Одоо subscribe тавь YouTube ч сая гарна л. Сая тийм те. Арц гараа хараагүй. Сая гарна. Сая гарна. Амар шүү. Энэ монголч одоо сая гарантай 3 хүн байна. 2 хүн байна. 2 хаяг байна уу? Ер нь бол яг нөө хүмүү гэдэг яг ютубер биш мөртөө хайгууд бол байна. Яг сав маунг би яриаггүй шүү. Яг тэгвэл 3 тийм 3 байгаа тий. Тэгэд энэ 3 чи яг гуруулаа ерөнхийдөө одоо бол бүгдээрээ Монголдоо үйл ажиллагаа явуулдаг. Тийм. Тэгээ бүгдээрээ ойролцоо нас тий. Тийм тий. Бүгдээрээ яг идэв дээр яваа. Тийм үү? Бүгдээрээ ойролцоо нас юм уу? Тий. За юм байна. За сайхан намарцгааж гин үү? Сайхан намарцж гин үү? Ажил ихтэй явах та тэр хоёр тий. Ерөнхийдөө бол хорвогийн борот. Бучнал өнгөрөөж инdaa гэдэг. Нэг үтсэл авралт. Мөнхөшиг нэг марцсан бас фитнес тамирчин. Яана. Тийм энэ чинь бас тэрийг хэлэхгүй бол болохгүй шүү дээ тий. Амар. Тий. Гэсэн төвшөө бас фитнес ер нь нэлээд сонирхдаг хийдэг үү? Би хийж байгаа болоод сая яг сар ахсан өмнөөс явж эхлээд яг одоо идэвхтэй явж байгаа. Одоо яг гоё нөгөө ням гамтад нь орж гэлээ. Тэгж байгаа нэг болно штэ. Одоо байхгүй. Одоо байхгүй. Тэгвэл ханд та хоёул адилхан. Миний болсон шалтгаан чи өмнөх нь юу байсан байхгүй. Ковид. Тэгээд амар гоё яагаад болсон. Ковидээр тэгээд нөгөө наадам дээр явдаг байсан. Замын хөдөлгөөн жимд явах нь тэнд очиод хийх нь байсан штэ. Тэгээд болчихсон штэ. Би чинь ковидоор бүр нөгөө явуулдаг байсан штэ машин явуулахгүй үйл штэ тэр чинь. Юунаас зайсангаас 13 хүртэл ингээд алхаж бэлтгэлдэг байсан. Найзынхаа жимд. Яг айгүй тийм 50 төсвөртэй хүн юм шиг байна. Манай хүсээ цоглуулж байна гэж алхаад байдаг. Зайсангаас би чинь тэр 23 дугаар байсан. Манай хорооч бүр карантинлэгдээд алсан шүү дээ. Яг ингээд тойруулга хашаатай цагдаа нартай их Монгол Баян Монголын тэрнгээр. Тэгээд ууссан гэдэг. Тэр үеэр бидгүй ажил хийжсэн юм санаад сандгүй ширсэн. Би фитнес хийсгэж чи уул нь 11 оноос би ингээ анх фитнес руу ингээ алхаж орсон байгаа байхгүй юу. Тэг ингээ оцсон чи баг миний яг өнөөдрийн хүртэл фитнест явсан тоо гэхэр нэг 300 ширхэг хүрж байгаа мó гэдэг. Хоёулаа чи жим дэрдэлтэй нэлээд таардаг. Тийм. Гэхдээ яг би нөгөө нэг унган биеийн тамир дуртай л хүүхэд байсан л та. Гэхдээ ингээд яг фитнест яг зориулж яг явахгүй байгаа юм л та. Явна гэж бодсоор л одоо
30 нэлээд гарчлаа. Явна гэж байж штэ. Яг нөгөө би өөрөө биеийн жинг бол даадаг гэхдээ тэгэл темирхүүл байгаад байна. Тийм. Гиснээс хин төвшөө ерөнхийдөө одоо гүлгэн муужгаа 4-5 жил болцсон уу? Тийм 5-6 жил болсон. 6 жил болцсон уу? Тийм. Тэгээс дунд нь ингээл амар яг идэвхтэй ихгүй хаяал. Аха. Тэгэл нөгөө заримдаа сүүлийн одоо 2 жил чинь бүр хийх нь багасаад нөгөө инфлюенсерийн ажил юм. Тэгээ тийшээ ингээ орчмод ялчгүй нөгөө үндсэн зурдаг ажлууд багасаад одоо ч хаягдаад гэхдээ буцаад ингээд анимашн хийх гээд ажиллаж байгаа. Аха. Инфлюенсер гэхээр мөнхөш ийм инфлюенсер гэдэг юм категорилоор хэдэн жил болж байна? Мэдгүй би одоо тийм категорилоо орсон юм уу ороог юм өөрийгөө яг тодорхойлно гэхээр яах вэ? Инфлюенсер гэдэг чинь тийм амар төлөх юм да тий. За. Ер нь бол нэг за сошиал инфлюенсер гэхээр чи одоо яг нь олон дагагчтай мэдээж олон хүмүүс хаадаг тэр хүмүүстээ үлгэр дуурайл үзүүлдэг ч байдаг тий. Тэгэхээр бас харьцангуй ойлголттой одоо яг амьдрал дээр одоо чи юу гэдэг юм багш нар ч үт юм уу те ингээд нэг өөр сайн найзууч үт юм уу найз нөхөдтэй үлгэр дуурайл инфлюенсер тэр чинь бас инфлюенсер байхгүй. Тэгэхээр ер нь бол тэгэл нэлээд эртнээс хаа гэдэг. Найрамдлын багш байсан шүү дээ. 13-4 оноос хойш л ер нь. Аа. Ер нь багш гэдэг чинь ер нь бүр эртнээс л эхэлсэн хүн байна шүү дээ. Тэгээд сүүлийн үед нөгөө нэг юм инфлюенсер гэхээр зарим залуучууд одоо хүмүүс инфлюенсер гэдэг нөгөө гоншинтаа дургу болж байна. No. Өөрөө ч гэсэн дургу байсан. Би инфлюенсер биш шүү дээ. Инфлюенсер бүр шүү дээ. Би болохоор сэтгүүлч байхгүй. Яг нөгөө олон хүнд хүрж болно. Гэхдээ болгоомжтой байна. Тийм, юунд нөгөө нэг одоо инфлюенс хийх вэ гэд одоо олон дагагчтай мөртлөө инфлюенс хийж чадахгүй хүмүүс байж болно шүү дээ. Одоо зорилго нь биш ч юм уу те одоо зөвхөн өөрийнх нь зүгээр лайфстайл нь л одоо тийм болгоцсон те. Тэгэхэд ингээд инфлюенс хийнэ гэдэг чинь одоо нөлөөлж ийн гэсэн үг шүү дээ. Тэр хүнд одоо ямар нэгэнтэй сайн муу талаараа те. Тэгэхээр ер нь тэр бас зорилгосоо л хамаарах байх. Түүнээс яг тийм олон дагагчтай хүн болон бол. Тийм. Биш те. TikTok дээр ингээд одоо зөв гадаад жишээ нь TikToker байлаа гэхэд ингээд тренд бүжигнүүд амтаа хийдэг. Тэгтээ бүр амар 10 сая дагагчтай болно шүү дээ. Тэгтээ яг бод дээр тэр хүн өөрөөсөө инфлюенс хийж байгаа юм бай тий. Болохоор амар хэцүү. Тэгж байгаа. Тийм хүмүүс үгүй байдаг шүү дээ. Зөвхөн нэг л юм аа ингээд өөр өнцгөр өдөр болго хийгээд идэг хүмүүс байдаг шүү. Өөрийгөө л сошиал тренд дадаг гэх юм уу тий. Яг тэр хүн үзэл бодлоо нэг амар ийлмэл гаргадаг. Тэр хүмүүс өөрсдөө дуралтай. Тэгээд тийм хүмүүс чинь инфлюенсер гэхээр арай биш. Олон дагагчтай хүн гэж аах юм тий. Яа юу гэж инфлюенсер гэх тэгэл угаасаа тэгэл нөлөөлөгч л гэсэн үг шүү дээ. Нөлөөлж гинэ л гэсэн үг. Тэгж байгаа. Ямарваа нэгэн зүйл рүү одоо хөтлж байна. Инфлюенс хийж гэсэн үг дээ. Та хоёрын яг нэг өөрсдийн хувь аккаунтууд жишээ нь за Instagram-аар авч үзээ л тийм ээ. Тэгэхээр ерөнхий ингээд хувьчлалыг харахаар эрэгтэй эмэгтэй хүмүүс болон нөгөө нэг юм насны ангил нь ямархуу баг шиг байна анзаархаар. Одоо жишээ нь намайг бол надаас нэг 7-8 дүү эрэгтэй хүмүүс их дагдаг байхгүй. Тийм. Оо аха ийм тийм гэх тиймэрхүү эмэгтэй хүнийг харахаар тэр насны эмэгтэй хүмүүс нэг таахгүй. Дээшээ арай их эмэгтэй хүмүүс дагаад байдаг те. Тэгээ яг нэг эрэгтэй хүүхдүүд л намайг их дагдаг юм байна гэж зүгээр би анзаарч ирсэн. Тэрэн шиг намайг гүрэн 70% дандаа эмэгтэй хүмүүс. Эмэгтэй хүмүүс. Аа. Instagram дээр тэгээд туучин Facebook дээр нөгөө зургаараа пэйж ажилладаг хад хүртэл дандаа эмэгтэй хүмүүс. Тэр үед бүр 80 эд хүмүүс. Одоо яг нэг 69 67 хэвчээ. Нас нь нэг угаасаа нь Instagram хэрэгжилж нас амар залуу хаана 18-аас 24 дээр хамгийн их нь 30%. Тэгээд бус нь ингээд тараа хийсэн. Тэгж байгаа. Тий. Аа. Миний хостстой баха. Тэгж санагдаад байна. Ер нь ихэнх нэмэгтэйчүүд 18-аас 24. Окей. Аа. Яг нөгөө нэг сошиалор ягаад яриагаа эхэлж байгаа вэ гэхээр одоо энэ дээр би нэг юм сонин сэдв арай жоохон гүнзгөрүүлсэн байхгүй. Сошиал хүний сэтгэл санааг эмчилдэггүй. Эсвэл бүр унгаадгүй гэдэг энэ сэдв дээр ярих гэдэг. Аха. Тийм. Тэгэнгүүт хамгийн түрүүнд та хоёр өөрсдөр чинь бас аваад үзэх юм бол юу гэж боддог вэ? Хүнийг бүр доош нь унгаах зүйл байдаг. Эсвэл чамааг эмчилдэг, эсвэл өөртөө ихтгэлтэй болгодог гэдэг ч юм уу. Ийм олон зүйлс байдаг шүү дээ. Тийм. Тэр дотор ч угаасаа бүх зүйл байгаа. Тэрийг ямар цаг үедээ яаж хүлээж авч яах гэдэг яг тэр хүний нөхцөл байдлын моментийн асуудал гэж бодож байна те. Одоо юу гэдэг онцгой үедээ одоо за ингээд нэг эморц үедээ ингээд Instagram reel үзэнгууд тэр чигээрээ юмнууд гарч ирээл ингээд живчдэн штэ. Тэнгуү тэр унгааж болно. Тэгэхээр тэрийг ямар өнцгөр харах нь те. Зарим нэг хүмүүст бас тусалж л байгаа. Тэгэхээр ер нь бол
яаж хэрэгжилж ямар хуу цаг үедээ тэрийг яаж хүлээж авахаас шалтгаалж байгаа. Тэгэхээр ер нь бол яг энэ бол зөв, энэ бол буруу гэдэг бол амар харьцангуй утгагүй ойлголт гэж боддог шүү дээ. За ерөнхий энэ асуултанд бас хариулж ярьж дараа нь дахиад нэг юм. Юун дээр надад болохоор яг нэг тийм унсан үедээ дээрдүүлж байгаа санагдаж шүү дээ. Одоо ингээд одоо улс төр нийгэмтэй холбоотой нэг юм стрессээ түнд буглаад дээ шүү дээ. Тэгээ яг тэрийг ингээд энэ ягаад юм бэ? Стач юм те. Ингээд бичээгүй л одоо тэрийг ингээд манай найзууд те зүгээр л дагж байгаа хүмүүс гэр бүлээр юм харж байгаа шүү дээ. Тэгээд яг нэг амар юм сүргөөр ингээд яахгүй те. Тэгээд өөр нь бодож байгаа юм а тэр нэг бичээ гаргачаар ингээд яг зураг зурж байгаа юм шиг ингээд бодлоо ингээд гоё дэлгэрэнгүй бичиж байгаа болохоор яаж толгой зэгсрээд энэ асуудал ийм байгаад байгаа болохоор над ингэж стресс зөөн тий гаргалаа нь ягаад ийм бич болдгоо юм бэ ч юм уу. Тэгээ бичгээр ингээд тэнд ингээд миний нөгөө дотор байсан сөрөг юм ингээд тэр миний ньюс битэр үлдчихээр санагдаад. Зөв. Бичиж үлдээдэг байх нь тий. Пост сайн тийм байх тий. Ялангуяа Facebook дээр tweet дээр шүүмжлэл бас бичээд идэх тий. Шүүмжлэлтэй сүүлд бас амар шүүмжлэл бичээ багсгацсан. Багсгацсан уу? Хит ингээд бичээд байгаа сүүл рүү ингээд юм болныг шүүмжлэл санагдаад. Тэгээд энэ үү тий. Тэгээд жишээл дими юм стресстэй яг үгүй. Тэгээд бас энийг би ажлынхаа дүүнэртэй ч бас ярилцчихсан. Өөр нөгөө эрэгтэй хүмүүс намайг дагдаг гэд ярьжсэн. Тэгэхээр тэнд ч гэсэн ийм илэрхийл явжсан. Яг Instagram эсвэл Facebook гэдэг зүйлийг харахаар дагдаг хүмүүсээ харж агаад тэндээс сэтгэлээр унах зүйл 20 эдтэй залуучууд ч юм уу 30 хүрж байгаа залуучууд их бас тохиолдож байна. Ялангуяа бас эмэгтэй ч бас байгаа бах. Харьцуулалт явдаг. Эсвэл дүнгиж нэг инфлюенсер болохгүй явж байгаа ч юм уу. Ийм залуучууд өөрийгөө шууд голж эхэлдэг, зогсдог. Нөгөө нэг тасралтгүй явах хэрэгтэй гэдэг зүйл нь байхгүй, зогсдог. Эсвэл өөртөө итгэлгүй байх байдал бас амар их гарч ирдэг гин. Тий. Instagram дээр жишээ нь тий. Тэгэхээр ийм нөлөөллүүд айгүй их байдаг юм байна. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг олонний танилуудыг хараад тэдрийг ямар гоё ингэж харж байгаа хэрнээ ямар нэг байдлаар тэрэндээ хатаархах гэж гэдэг ч юм уу. Би энэ залуу ингэж амьдарч хат би яагаад болтгүй юм бэ? Одоо юу хийгээд байгаа юм гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү зүйлс бас их гардаг гинэ. Тэгээ энэ талаар гурлаа нэг яг гаргалгаа гарах албагүй л дээ. Угаасаа гарахгүй гурлаа. Тэгэхээр яг ярилцуул те бодлоо уулзвал. Миний бодлоор бол өөрийгөө голох нь зөв шүү дээ. Хүн зөв. Ер нь бол өөрийгөө голох нь зөв, зогсох нь ч гэсэн зөв. Манайхны дарга хүн бай. Миний зүгээр нэг бодлоор ажиглагддаг юм нь дандаа урагшаа явах гэдэг. Дандаа урагшаа ингэж хурдтай ингэж явах гэдэг, ингэж үсрэлт хийх гэдэг ч юм уу те. Тэрийг бол би жоохон буруу гэж боддог байхгүй. Тэр миний үзэл бодол шүү за. Би ингээд юу яа таа. Амьдралыг одоо энэ destination одоо энэ чинээс тэр destination хүртэл ингээд юм машин бариад би аялд явж байгаа хүн гэж бодож байгаа байхгүй. Машин бариад явж байгаа. Тэгэхэд манайхан бол тэр газараа хурд очиход дандаа хаазаалах шиг гэсэн үг шүү дээ. Тэгэхэд тэр хурдтай явж хахад замд нь одоо ямар чулуу ч юм гарч ирэхэд тоормос байхгүй бол аваарт орно тий. Тэр зүйл тийш үргэлжилж чадахгүй бүр эндээ наанаа дуусна. Тэгэхэд зарим зүйл дээр зогсох хэрэгтэй, юм бодох хэрэгтэй, тойроод гарах хэрэгтэй, хурд хийх үедээ хурдан байх хэрэгтэй, тайван байх үедээ тайван байх хэрэгтэй, тий. Тэгээ ядаж нэг машин бариад явж байгаа юм чи буугаад пиццад байгаль сайхан харах хэрэгтэй ч байдаг юм. Тэгэхээр ер нь бол тэр зүйл дээр яг өөрийгөө голж байгаа бол өөрийгөө голоод за юу нь болохгүй байна яаж ийн гэдэг өөрийгөө ер нь амар сайн ойлгосон бас зөв. Нэг урт амьсгаа гэдэг шиг тийм ээ. Тэрийг бол амар тийм буруу би чадахгүй байна гэд ингээд нэгтэй голно ч чадахгүй байгаа нь үнэн бол окей би чадахгүй байгаа юм байна. За яах вэ гэдэгт өөртөө жоохон цаг гаргаад гэдэг. Тэс нэг амьсгаа авах те. Зөв гэж хэлж байна. Би бас тэгж бодож байна те. Тэгтэл нь бас байх хэрэгтэй. Төвшөөгийн хувьд тэгэл ер нь харьцуулах бүх юмний зовлонгийн үндэс гэдэг нь шүү дээ. Гэтэ угаасаа харьцуулахгүй чадахгүй л те. Тий. Би ингээл 5 жилийн өмнө жишээ нь одоо өөрсгөө ингээд одоо би ингээд дуртай юм аа ингээд зураг зураал тэгэл зураг зураад дуртай юм аа мөнгө болж байгаа юм миний мөрөөдлөөс аахгүй. Тэгвэл одоо ингээд тэрэндээ хүрсэн байхад жишээ нь дахиад өөр юм хүсэл дахиад өөр юмтай үнийг ингээд нэг амин харьцуулж бодохгүй гэсэндээ харьцуулж байгаа байхгүй. Одоо жишээ нь ингээд амин гоё ингээд хүчээс машин авцад гэхдээ яг миний хамгийн эцэг хүсэл жишээ нь ингээд Porsche хэлээ ихэд Porsche-ц хараад гоё юм аа гэж цагаан хатарах байгаа байхгүй. Тэгээ ингээд тэр нь өөрөө ингээд одоо зүв атаарч юм уу? Одоо чинь тэр ингээд нэг гоо ингээд бушуу өнө явж байгаа нэг хай хараад би жишээ нэгээд
муусан баямсан ч юм уу тэгвэл авир тэрэг өгөхгүй. Тэгэл хизээ нэгэн цагт болно доо бэби минь те ингэж ингээд. Тэгээд тийм байдлаар чинь харьцуулж байвал гоё юм шиг санагдаад тийм. Энэ гэхдээ нөгөө миний нөгөө харьцуулж байгаа мэдрэмж угаасаа багасаа айгүй зөв хөгжсөн л дээ. Яагаад тэр нөгөө зурж байгаа хүн ингээд амар лаг зурдаг хүнийг зургийг харангуутлаа шууд тэрийг харах утгах нь амар утгахгүй байхгүй. Энэ хүн шууд ингээ ийм зурдаг болчоогүй. Анханасаа байгаагүй. Бүгдээрээ жоохон бахтай амар цэцэрлэгтэй бахтай ингээ сэн зураал. Тэгээ өргөжлүүлсэн лаг зураг авчдаг. Тэгээд үлдсэн хайчдаг байхгүй. Тэгээд тэрийг нөгөө тэр процессыг ойлгож байгаа болохоор ингээд ямар ч амар дайжгүй гоё юм байсан. Тэрэнд юусоо тэгж зовдгүй хүн. Тэгээд тийм байдлаар харьцуулдаг болчвол гоё. Гоё тайван. Тэгээ сая нөгөө хүссэн шүү дээ. Ингээд агаас бэсэглээ явахдаа ингээд замдаа амрах хэрэгтэй гэдэг. Тэр амар зүг юм санагдаад байхгүй. Хүмүүс ингээд одоо агаас бэсэглүү өрхтээ яг тэр бэцэг дээр очил юм бол тэнд ингээд өстой амьдрал гоё болоод аз жаргал хүлээж байгаа юм шиг мэдрээд ойлгоод байдсан шүү дээ. Тэгээ яг үнэндээ тэр зогсоо шийдэж байгаа тэр нэг ингээд хідэн боржурт авч байгаа тэр бүх процесс нь өөрөө нөгөө ингээд амьдарч байгаа амьд байх гэдэг чинь амар гоё юм шүү дээ. Яг тэрийг ингээд ойлгочихвол амар гоё. Би л угаасаа хүрхэн тодорхой. Гэхдээ ингээ одоо замдаа шигээ явах нь илүү гоё амьдарч байгаа капштэй гэдгийг ойлгочихсон. Тийм. Дотоод тэнцвэрийн их ундраг тайгын сод. Та бүхний биедээ оруулах хэрэгжилж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чинь хамгийн чанартай байх хэрэгтэй. Учрал Talk Eden podcast-ыг Сан Мигель шар эрэг толилуулж байна. Тэртээ 1890 оноос түүхтэй Испаниас гаралтай энэ хүн шар эрэг та бүхний хамгийн дотны хүмүүс, найз нөхөдтэйгээ хамтдаа тэмдэглэж байгаа баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжуудын нэгийг бүтээх болно. Сан Мигель. Учрал Talk. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Eden podcast бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спортман дэлхийн спорт болоосаа гэж хүсдэг учраас чадах чинээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Энэ сошиал платформуд гэхээр одоо энэ нөгөө нэг энэ хэрэглээнүүд сошиал Facebook, Instagram эдэр хэлж байгаа шүү үзэгчтэй. Тэгэхээр нөгөө эдрийг ингээ хэрэглэхээр монголчууд яг нөгөө нэг юм түрүүн өөрсдөө ч анзаарч байгаа юм уу? Илүү Facebook бид нар монгол хүмүүс хэрэглээд байна гэдэг зүйл яг уу янз бүрийн ажиглалтын судалгаагаар ч гэсэн яг уу харагдчихлаа байгаа юм л да. Тэгэхээр нөгөө монголчуудын энэ Facebook хэрэглээ нь хэрэг сэтэрчин гэдэг шиг энтэй нөгөө нэг дээдл төр засаг гэдэг шиг те одоо янз бүрийн юм холбогдоод монголчуудын нөгөө нийт массыг буруу тишээ нь хүмүүжүүлж байна гэдэг зүйл ажиглагддгүй эсвэл зүгээр та хоёр энэ талаар юу гэж боддог вэ? Миний ажиглаж байгаагаар жишээ нь одоо атаархал гэхээр мөнгөтэй хүнийг үзээ ядах гэдэг ч юм уу. Эсвэл мөнгөтэй гэхээр бүгдээрээ хулгаач гэдэг зүйлийг ингээд баян байвал хулгаач. Тийм баян наа ч нь л хулгаач гэж байгаа юм шиг. Төрөөс төрсөн хулгаач. Тэнгүүд Facebook гэдэг зүйл дээр ямар нэг байдлаар өөр ийм хүмүүс ч юм уу битүүд ингээд нэг ийм нөлөөлөд байгаа юм шиг зүгээр анзаарагддаг нийгэмд. Facebook-ээр нэмж байдаг бах. Тэгээд ерөнхийдөө миний бодлоор ихэнхдээ бас монголчуудын дийлийнхээ үзэл бодол яг тийм атаархал гэдэг юм амар их байдаг баха гэж боддтой. Уг нь бол бид нар одоо юу гэдэг өөрөөсөө илүү одоо баян хүмүүсээр бахархах хэрэгтэй байхгүй. Тэгээд тэр хүмүүс одоо энэ замд хүрэхин тулд юу тулсан бэ гэдгээс суралцах хэрэгтэй. Ягаад тэгэхээр ягаад татархаад байна гэдэг чинь өөрөө тэрний оронд байхыг хүсэж чинь гэсэн үг шүү дээ. Тэрийг тэг хүсэж байгаа мөртлөө тэрэндээ одоо юу гэдэг баг өөрөө татархаад байх юм. Өөрийнхөө хүсэж байгаа юмд өөрөө ингээд тэрийг ингээд хорлоод байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг ингээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ хүн надаас мундаг юм байна. Би яавал ийм болж чаддаг. Яах вэ? Тэгэхгүй манайхны яг нэг тэр чигээр яг тэр нөөцөлгэн яг нэг тийм атаархал ууртай амар бохимдолтой стресс одоогоос Facebook манайхан бүгдээр нь мэдчихэж байгаа тий. Тэгэл хинхэн тэгээд бас нэг насталтын юмнууд байх шиг байгаа ингээд харангуут за ингээд ах гис нар болвол ингээд ойлгомжтой тий.
ингээ хинхэн шүү дээ. Гэхдээ бүгд бол биш. Тэгэнгүүт бас ингээ анзаарангууд дүүнэр бас нэг тийм яг нөө аав ээжийн хүмүүжилч гэдэг юм уу бас тийм байс амар нөлөөлж байгаа харагддаг. Ер нь ингээл комментууд уншихад тэгэл ингээл юмнуудыг харахад бас нэг жоохон буруу тийш хэлбэсэн юм бол анзаарагддаг. Надад бүр яг нэг хоёр бодол төлөөд идэг гин. Тэр нэг нь болохоор яг тэр хүмүүсээс болж байгаа заяа. Яг нөгөө одоо чинь тэгж одоо яг ингээд зөв баян үнэр чи авсан шүү дээ. Тэнгүүт л нөгөө үнэ ингээд шууд нөгөө мөнгө идсэн гэлэгдэн шүү дээ. Тэгж. Нөгөө мөнхөн шилтгийг шиг яг тэр хүний ингээд хөдөлмөрлсөн энэ хүн жишээ нь хөдөлмөрлөд аймаг гоё бизнес аваад ингээ гоё хувийн компанитай болоод ингээ яваад гоё хөлдсөн байж болно шүү дээ. Энэ хүн хөдөлмөрсөн гэдэг ингээд цаанаа хөлөө зөвшөөрмөргөө ингээд тэрийг зөвшөөрсөн орнд энэ хүн зөвөр мөнгө идэ баян болцсон гэсэн өөрт нь илүү тухтай санагдаж болохоор тэгдэдэг. Өөрийг нь илүү бас амар санагддаг юм тий. Энэ хүн мөнгө идсэн болохоор ийм байгаа. Би бол мөнгө идэг болохоор ийм байгаа гэж бодож байгаа юм тий. Эсвэргээрээ энэ хүн хөдөлмөрсөн болохоор ийм байгаа. Би хөдөлмөрлөл ийм болно гэж бодчоод бас арай жоо хэцүү шүү дээ. Ер нь бол тэг зөвшөөрөх. Нөгөө талаараас нөгөө манай нийгмийн байдал амар нөлөөлж байгаа. Одоо манай түүхэн байдал гэх юм уу. Бид нар одоо чинь 90 оноос хойш ингээ арчлал руу шилжээд ерөөсө 50 жил болоогүй. Тэгээ нэг бүсээд 30 хэдэн жил болсон. Тэнгүүт л манай Монголд ийм одоо Европ эсвэл ингээд барууны орнууд дээр байдаг шиг яг ингээд ийм яг уламжлалт баян гэр бүл гэж үүдэн штэ. Өв залгамжилдаг. Тийм ойлголт бидэрт байхгүй штэ. Одоо тэнд боо рефреш хийгдсэн тий. Тийм одоо чинь ингээд Монголд ийм ингээ хэдүү үеэр өв залгамжилсан юм баян Royal тий эсвэл дээдийн цааны дээдсэн ингээд нэг Европод игдэн штэ. Тийм гэр бүл чинь бидэрт байхгүй. Тэнгүүт л ингээд яг үе солигдсон социализмын үед арчлал руу шилжихэд мэдээлэлтэй ойр байсан хүмүүс нь ингээд амар их зарим талаар хүлдсэн байгаа. Тэр үеэр бас яг амар амьдралын төлөө зүтгээд ганцхан 8 гээд хамаг юм ингээд төрүүл сэтгсэн бас баясан. Тэнгүүт л энэ ингээд амар юм микс толимог болонгууд хүмүүс яг ингээд хүмүүс яаж баяжтай юм бэ гэдэг ойлголт нь ингээд амар олон янзаад байгаа байхгүй. Тэнгүүт тэгээ нэгдэхгүй. Тэнгүүт л чинь Европ өөр орнууд чинь эднэр нэг бол ийм язгуурт угсаатай дээд зэндааны хүмүүс байсан. Одоо өв хэсүүд нь баян байсан. Тэгээ өв залгамжилсан. Тэгээ ихэнх ер нь өв залгамжлаад баян айлгуучаа баян чигээр яваад байдаг шүү дээ хөрөнгөө өсгөр. Эсвэл нэг тийм одоо unicorn ч юм уу те эсвэл тийм одоо Facebook тийм том юм хийгээ баяжсан хүмүүс гээд ямар нэг юм хийгээ баяжсан гэдэг нь ойлгоод байгаа байхгүй. Тэнд зүгээр ингээд ямар нэг ингээд үе шилжихэд ингээд сэргэлэнтэй мөнгө утсан гэдэг ойлголт байхгүй болохоор тэнгуэл манад их тийм байгаад болохоор ингээд амар хэцүү байна. Баян байхаар ингээд энэ хүн яг ингээд аав ээж нь яг ингээд төр шилж байхад юу хөвчлээ авцсан болдоо ч юм уу те тэгж боддог. Зүйлийг яг хүлээн зөвшөөрөхөд хагалтай хугацаа бид нар туулаагүй юм тийм. Одоо тэгэхээр 100 жил өнгөрчл арай өөр байгаа тийм. Одоо яг тэр нэг арчлалын одоо нийгэм солигдол ганцхан явсан гэж тэгж штэ хүмүүс. Яг тэрнтэй адилхан үйл явдалч одоо ерөнхийдөө бас ингээд хилцсэн байгаа байхгүй юу? Би л тэгж хардیں۔ Яг тэр ингээд нөө юу одоо социализмоос ингээд юу байгаа л за одоо арчлаг хүн болгон өөрөөр ингээд нэг шинэ зүйл гарч ирж шít. Одоо хоёр дахь давлага нь болонгууд сошиал байхгүй хүмүүс интернетээс мөнгө олж болж чинь ч үгүй юм уу онлайн шоп ч үгүй юм. Тэнгуут одоо тэр үед бол яг харах уу юм харахад хэцүү байсан баг те энэ хүмүүсийг яаж байгаа тэндийг юу туулж байгааг харах боломж. Одоо тэнгуут өнөөдөр болонгууд бид нар бүгд харж байгаа байхгүй нүдэн дээр энэ хүмүүс ил байна те. Сошиалор одоо энэ хүн яаж мөнгө олж ийн яаж ийн чинь бүгдийг харж байгаа. Тэгэхэд тэр харж байгаа юмдаа одоо юу гэдэг наа чи ингээл ийм онлайнаар юм зараал ингэсэн нэг имэйл юм байсан ч гэдэм. Тэгээ ягаад шамт хэрсэн боломж байгаа штэ тий. Тэрийг өөрөө ашиглах хэрэгтэй. Ашиглаж чадаагүй бол тэр хүмүүсийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ч. Энэ дээр бас зарим залуучуудаас тэгдэг байхгүй. Одоо ингээд мөнхүү шайл идэв, төвшөө айл идэв юмаа яг явцсан. Хоцорцоон гэдэг. Бүгд эхэлж гин гэж би одоо яг болж гин юмаа эхэллээ гэж би бол тэдэрт хэлмээр хэлсэн шүү дээ тий. Ерөөсөө тийм байхгүй шүү дээ. Энэ бол амьдралд болцсон гэдэг зүйл хизэж байхгүй шүү дээ. Одоо Coca-Cola ингээл за чинь ундаа байлаа гэхэд хичнээн мянган одоо ундааны өгүүлбэр тэр дээр хизэрч хоцроогүй л байхгүй. Тэгэл бундаг бас явж байгаа тий. Тэгэхээр ерөөхдөө юмтай өрсөлдөн ихээсээ илүү яаж ингээд хамтдаа ингэж бас байх боломж бол хизээд байдаг л гэж боддог шүү. Яа энийг хичээл алантаа эгэ бодож байгаа. Яг нэг 2 3 жил яг тэр хийсэн үс алхахаар амар хэцүү. Тэр бүр амар хэцүү тий. Тэр үедээ хийхгүй бол амар санаанууд орж ирээлээд тий. Түрүү нөгөө төвшөөгийн ярьдаг дээр нөгөө хүн бүрт өөрийгөө өмөрөх жижигхэн ч гэсэн хүн бүрт нэг юм өөрийгөө өмөрөх зөвтгөх жоохон атаархал байдаг гэж би боддог. Жишээ нь над дээр сая ярихад байгаа байхгүй. Жишээ нь би мөнхүү шиг ингээ жоохон гүзэт болцсон байлаа. Ашгүй дээ.
шилээд. Ой Тийм байлгүй дээ. үгүй ч гэсэн гүцэн байна. Миний хоёр талээ аяар мангас царил хоёр бакталаас цэцсэн байлаа. Яагаад би шиг нэг суугаж гэж бодсон шүү. Хүмүүст нэг янз янзын байдаг болов гэж бодоод би нөгөө ингээ анзаарч ирсэн бас та хоёртой хоёр дахь боломж бас уучлал гэдэг зүйлэн дээр ярилцъя гэж бодохгүй. Ааха. Та хоёр өөрсдөө яг бусдад жишээ нь тийм боломж олгохдоо зүгээр гэж боддгоо. Яг нөгөө би яглаар хүнд боломж олгодیں гэж зүгээр буруу ойлгож магадгүй. Бидний амьдрал янз бүрийн хүмүүс найз нөхөд бүх зүйл байдаг ах トゥ хаваатан садан гэхээр яг хүнд нэг гомддог эсвэл хүнд нэг итгэл алдардаг шүү дээ. Тэрийг буцааж боломж олгох талаар та хоёр юу гэж боддог? Бүх зүйл дээр гэхдээ зүгээр жишээ авсан шүү би сая. Боломж олгох дээр би бол тэрийг ихэнх хүмүүс бас чаддгүй баха. Нилээн бас тэр үед төсвөр төвчээр хэрэгтэй. Боломж олгож яах гэдэг чинь шууд ингээл цагаахан биш. Тэрний цаана хүлэн зөвшөөрөл гэдэг нь 100% явагдана. Тэгэхээр ерөнхийдөө айл болох байгаасаа гэж боддог. Ягаад тэгэхээр би өөрөө хүний итгэлийг, хүний өгсөн боломжийг алдахыг хүсдэггүй. Тэрний төлөө хичээдэг. Тэгэхээр хүнийг би нөгөө хүн ер нь бол хүн тэгдэм билээ. Хүн болгоныг өөрсгөө боддог тий. Тэгээ энэ хүн ингэж яа. Тэнгууд нөх хүн болгон бас харилцсан ондоо байдаг те одоо ингээл хамгийн хайртай хүн чинь ингээл чамаас урах ч гэдэм. Тэгээ уучин тэн дээр ингээл хэцүү болно те. Тэгэхээр тэгээ хоёр дахь боломж тэр хүнд итгэн би болвол нэлээд тэр зүйлийг байгаасаа гэж маш хүсдэг. Хүнд хоёр дахь боломж байх ёстой. Байх тий. Ягаад тэгэхээр бид нар хизээч одоо юу гэдэг ингээд 100% алдаагүй амьдрал гэж хүнд байтугай амтан мал адгуусанд ч байхгүй бүгдээрээ алддаг. Тэр алдааг бид нар заавал одоо юу гэдэг хүнээс ингээд нэг хараад хүн сурдаг гэдэг чинь би тэрийг худлаа гэж боддог байхгүй. Хүн ойлгоод харна л та ийм байд юм байна. Тэгтээ тэр надад тэр мэдрэмж нь байхгүй болохоор би тэрийг заавал одоо юу гэдэг унж үдчихэж би жоох хөлөө өвтгөж үдчихэж ингэж хүүх юм бол би унах юм өвдөх юм байна гэдэг мэдрэмжээ аавна. Тэгээ би тааштай тэрэн дээр анхаарна. Амьдрал яг л тэрнтэй адилхан хүн өөрөө туулаад тэр хэцүү нөхцөл байдалд ороод тэрнээсээ гараад би дахиж ингэж алдахгүй бусдыг бас бити ингэсэй гэсэн тийм юм бол байдаг гэж боддог. Тэгэхээр тэрэнд бол итгэл хэрэгтэй. Яг тий. Амар дэлгэрсэн. Би бусдад ингээд боломж өгж байгаатай адилхан хүмүүс ч гэсэн одоо надад ингээд боломж өгөөсэй ч үгүй юм. Би ч одоо 100% мондог хүн биш шүү дээ. Би одоо өнөөдөр би ингээд хин нэгэнд боломж өгж байгаа боловч би хин нэгний итгэлийг цаана алдаж байгаагаа ч мэдхгүй ч явж иж магадгүй те. Нэг уучлал бол бүрт байх. Тэгэхэд бол тий. Хүн бүр нэг уучлалыг хүртэх хэрэгтэй. Эсвэл амар юм. Яг 3 амтай гэдэг шиг. Би болохоор ертөнцийн балансыг бариад ерөөсөө боломж өгөхгүй явуулдаг. Энд нэггүй боломж өгдөг би боломж өгдөг. Амьдрал олон янз гэдэг хүмүүс зөвшөөрөх хэрэгтэй. Яг тасал. Угаас юу хүнээсээ л хамаарна шүү дээ. Боломж өгмөр тийм одоо энэ хүн дажгуудээ гэж угаас мэдрэгдэн шүү дээ. Тэгээ энэ хүн ингээд за нэг удаа мөрлөө, хоёр мөрлөө одоо чи мөнгө зэлсэн юм те. Тэнгүүтэл ингээд яг ингээд мэдрэгдэн шүү дээ. Тэнгүүтэл ингээд хүнээсээ гэдэг шиг үү? Тий. Зайлиг. За яг хичнээн ингээд янз бүрийн муухай байсан ч гэсэн яг ингээд үнэхээр итгэдэг найз нөхөд багасаа хамт явсан эсвэл чинь хайртай хүн ч юм байх юм уу те. Боломж 3 4 бүгдийг нав. Тий. Алдас дуусдаг. Амар хүн ялгадаг гэсэн. Уу яг гэхдээ нэг хүнд нэг мэдрэмж байдаг те хүний. Угаасаа. Энэ хүмүүнөө биш үү гэсэн те нэг гэтэл энэ дажгүй бродо гэдэг. Давхраас нэг өөрөөхөө совин шалгах гад энэ хүнд итгэсэн зүв байж өөрөөхөө нэг мэдрэмжийг шалгая гэдэг. Тэгэл яваад. Нэрэл гиснээс бас нөгөө нэг хүн алдахаар эсвэл нөгөө хүнээс үг сонсно гэдэг шүү дээ. Би өмнө яг хүндчил байсан баг л та магадгүй ингээд нэг юм хүн хүнд заахаар чи одоо өөрөө юу вэ гэдэг шүү дээ зарим хүн тий. Чи одоо өөрөө юу бодцээ тий. Чи өөрөө ойлгохтой тэгээ яваач. Гингүүд би нэг жишээ өмнө авч ирсэн гэсэн чи зүгээр нэг орцны үүдэн сууждаг нэг дандаа л халанцуу сууждаг нэг ах байдаг шүү дээ тий. Жишээ байсан л баггүй. Тэгвэл тэрний хэлж байгаа ингээд зарим үгнүүдийг сонсохоор энэ архич яах одоо юу вэ гэхээсээ илүү зарим нэгс авчмаар нэрэл үгүй бас тий. Нэрэл хэлж ин да гэдэг үг байдаг штэ. Тэнгүүд эндээс ч нөгөө гарч ирдэг юм би ах нь 10 алдсан юм. Мид үний 3 ядаж алдтаа. Тэр яг ах шиг ингэж биш шүү гэл нэг ярмаар тэр хүмүүсийн нэг үгнүүд байдаг. Тэгэхээр бүх хүнд бас нэг тийм авууштай зан чанар
бас байдаг болов уу гэж зүгээр би бодохгүй та хоёрын талаар юу гэж бодож байна. Тийм шүү дээ. Аха. Би одоо чинь хамгийн яг ингээ өөр дээр ингээд яг тэрийг хүлээн зөвшөөрөөд ойлгоод арай өөрөө би дээрч юм шиг мэдрэмж авсан одоо чинь юу байхгүй. Төгөө? Тийм 116. Окей. Би чинь 8 дургу байсан байхгүй. За. Бүр ингээ voice-оор ингээ хэрэлж ийсэн. Voice-оор хэрэлж байсан. Хоёлаа хэрэлж байна. Яа тэр чинь гайгүй. Хоёлаач гайгүй жоох юмнаас үстэй. Бүр яг ингээд яг хэрэлтэй заяа. Нэг юм хараалгүй ч гэсэн яг улаацаа ингээд тэрэлж байгаа юм шиг чатлаа. Тэгээ нэг блок хийс алчсан. Гэхдээ ингээд анх бол ингээд бүр амар солиотой дургу байсан. Зүгээр л дургу заяа. Одоо болохоор маргалж исэн үнэ энэ хүний зарим нэг үзэл болно таалагддгөө. Түнгүүд яг ингээд одоо чинь тэр хүний хүмүүс ингээд янз бүрээр хэлээд шүү дээ. Тэнгүүл тэд нь хамаагүй зүгээр яг энэ хүний яг иймэрхүү юм надад таалагдгүй. Энэ болохоор окей үнэхээр хөдөлмөр зөв. Одоо чинь биеэдээ чи хөгжүүлж зөв авч явж чинь тэгээд настаас залуу харагдаж чинь те инфлюенс хийж чинь юугаар игдэн хамаагүй зүгээр ямар ч хийж чинь тэгээд ямар ч өөрийнх амьдралд амар энжой хийж байгаа юм шиг харагдаж байгаа байхгүй. Тэнгүүл жишээ нэгээд тэр хүн ингээд ер нь дургу. Гэхдээ ингээд за нэг хүндэлтэй ийм чанар байдаг гэдэг нь байнгут л яг энийг хүлээн зөвшөөрчингүүд л ингээд би арай гайгүй болж байгаа юм байна да. Нэг 3-4 жилийн өмнө байсан бол яг нөө сошиал дээр бацсан шиг маа төгөө гэдэг тийм шүү дээ. Одоо тэр гайгүй болсон юм санагддаг байхгүй. Нэг юм амар юу амар гүнч явчлаа. Sorry. Яг нэг монголчууд нэг юм монголчуудад дутаад байгаа нэг зүйл нь яг бид нар эсвэл зүгээр сошиал дээр илүү анзаараад идэгтэй ч байж магадгүй ихэнх монголчууд айтаахан байж магадгүй л дээ. Гэхдээ нэг юм анзаараад идэг нэг юм монголчууд хүний оронд өөрийгөө тавьж бодох нэг тийм хүлээжтэй зан жоохон дутуу байна уу гэж зүгээр хараад идэг шүү дээ. Тийм. Тэгдэм билээ. Ер нь сая хүн болгонд аварштай зан чанар байдаг гэсэн шүү дээ. Ер нь бол яг сайн муу хүн гэж ер нь бол байхгүй. Бүгдээрээ адилхан хүмүүс аль тал руугаа арай илүү хэлбисэн бэ гэдэг нь их байдаг байх гэж бодож чинь. За одоо чинь за би зөр жишээ авъя те өөрийгөө би сайн хүн гэлээ. За би найз нөхөд аав ч юм уу гэдэг эргэн тойрныхан манад одоо над чиг сайн хүн байхгүй бол намайг харилж яхад тэнд намайг үзэн ядж байгаа ч юм уу бид нэг хүний хувьд тасар муу хүн болцсон л явж байгаа. Тэрийгээ заримдаа өөрөө мэддгүй ч юм уу мэддэг ч үж болно те. Нэг охины хувьд ч юм байна. Тийм шүү дээ тий. Тэгээд байж болох байхгүй. Тэгэхэд одоо юу гэдэг миний дургуй хүн энэ үнэхээр би нач хүн биш ч үт юм те. Одоо муу хүн гэхэд тэр хинэгний хайртай хүү хайртай найз нь л байхгүй. Тэгэхдээ ерөөс нь баланс гэдэг юм те. Одоо чи одоо юу гэдэг эргэн тойрны чинь 80% чамайг сайн 20% муу гэж өгүүлчихэд арай тэр сайн тал руугаа хэлбисэн байна даа ч гэдэг юм уу те. Яг тэр балансаараа л явах. Тэгэхээр хүн болгонд аварштай чанар байгаа. Хүн болгонд муу тал байгаа. Тэрийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Та хоёр хамгийн сүүлд ингээ бодохоор хайртай дотны үндэ хамгийн сүүлд ямар нэг хөдлөөр хизээ худлаа ирсэн. Худлаа за юу юм бол. За худлаа ярьсан гэхээр одоо том жижиг юм нь харин тийм яг хэрвээ гэдэг. худлаа ярилцлтын л нөгөө нэг жижиг том ялгааг л зүгээр ярих гэдэг юм л доо. Зарим нь өөрийгөө би худлаа ярьдаг тийм би хоргүй гэдэл тэгдэг шүү дээ. Гэдэг жишээ нь зүгээр яг хөө тэгэнгүүт ингээд нөгөө нэг юм хайртай хүндээ ч юм уу ээж аав ихнэр одоо дүүдээ ямар нэг байдлаар нэг худлаа ярьсан тохиол байгаан санагдчих. Одоо чи нэг за аав ээжтэй ч юм уу ингээд нэг зарим нэг зүгээр нэг юм асуудлыг ингэж өнгөрөөх гэж ч үт юм уу нэг тиймэр худлаа ярихтууд байдаг шүү дээ тийм ингээд аваад би зүгээрээ ч үт юм уу тийм. Ер нь бол хамгийн худлаа хилдэг миний бодлоор би зүгээрээ байхгүй. Тэгээ би зүгээрээ чадна болон зүгээр асуу. Уурлаад байгаа мөн сая нөө уурлаагүй гэдэг шүү дээ. Сайн би тэгтээ уурлаагүй. Тэр болвол яг уу ер нь бол байдаг гэж боддог. Яг өөрийнхөө зүгээр сэтгэл хөдлөлч юм уу сэтгэл дотор юу байгааг би болонгот яг нэг тийм хааж нуудаг төрлийн хүн биш. Шууд хилчдэг. Над муухай байвал муухай байгааг нь хилчдэг. Сайхан байвал сайхан байгаагаа хилчдэг. Тэр нэрээ илүү амар байдаг өөр тий. Тэгээд би худлаа хэлдэж штэ. Одоо би ч 8 хоцорч гэрээс гарч байгаа. Одоо чинь найз хүнтэйгээ ингээд нэг газар уулзруулахад би ингээд сүүлд гэрээс гарахтаа хаа навж ирэх гингүүтэл арай гараагүй бахтаа одоо маршлыг гүрэл гарахгүй авчир ээлж үү. Тэгээд аавчтай судлаа хэлнэ. Яг одоо чинь ээжтэй чинь ярихад ингээд ажил төрлийн яаж ийм гээл тэнгүүтэл зүгээрээ давгүй явуулсан гээл тэнгүүл яг тэр өдрөө ингээд
Мэг бүгдэнд тэгмэр санагддаг өдөр чинь яг ингээд тийм хүмүүстэй чинь хотлоо хэлэх бол зүгээр хөө. Энэ бол бас байж болох л байна. Яг тэгэхээр тэр хүмүүс чинь муу байна гэд хэллээхэд тэр хүмүүсийг сэтгэл санааг дордуулахаас өөр нэмэр байхгүй байхгүй юу? Ер нь бол тийм үстэй. Тэгээ чадах юм бол чадна гэж хэлээ. Нөгөө нэг би өөр дээр анзаархаар яг та хоёрынхтай адилхан л ч шүү. Ээж дээр ээж юм аав дээр ингээд ингэ гэж гайгүй зүгээрээ эсвэл завгүй байна гэж явсараад энэ нөгөө нэг юм амар ихсчдэг санаа хүндрэлчдэг тий. Хүнд болчдөг тий. Тэгээд нэг харахад цаг цав гараагүй айгу утцсан ч гэдэг юм уу. Ээж автагаа уулзаагүй чи айгу утцсан ч гэдэг юм уу. Эсвэл зарим нэг зүйлээ мартаад амлцсан ингээл иймэрхүү зүйл зөндөө гараад тэнгүүт ээжтэй ахвтай нэг иймэрхүү юм хэлчих байдаг шүү дээ. Тэгэхээр энэ томсчдаг зүйл санагдсан байна. Тэгэхээр би зүгээр үзэж байгаа зүгээр нэг дүүнэртээс хэлэхэд нэг жижиг сажиг юм аль болох бас өнгөрөөлгүй бас хилцсэн зүгээр юм байна гэж зүгээр хараад байдаг. Тэгээ бүр яг хуу хэцүү юм байвал бас хэлж болохгүй шүү дээ. Ээжээ би харих үуч гэж бас хэлж байгаа юм шүү дээ. Би бол хэлдэг шүү дээ юм аа. Бүр санаа одоо ээжийн хажид би тэгж үнэртэлж чаддаг шүү дээ. Ягаад тэгээд ямар босод найзууд 35 6 come on ямар амаатай гэдэг. Одоо алаасаа. Би ч аам автагаа хамт ууж эмөр амьдрал амар гоё найзууч гэдэг. Над тэр нь амар гоё санагддаг л та. Тэгээ тэр бол яг хүндрэхгүй байгаад та биш. Бид нар би насанд хүрсэн хүн тэр хүн намайг энэ миний хүүхэд ингэж болохгүй гэсэндээ биш намайг хүн гэдэг утгаар намайг хүлээн зөвшөөрч хүндэлж байна. Тэргийн гэсэн би хүндэлж тэр хүнтэй адилхан найз шиг одоо илэн талангүй байна гэдэг бол бас дайггүй зүв зүйл юм болов гэж боддоо шүү дээ. Тэгэхээр манай эрэгтэйчүүд анзаардаг л би одоо юу гэдэг аав ээжтэйгээ ч юм уу ер нь бас нэг юм ярьдгүү. Ихтэй те ингээд нэг ярьдгүү ингээд зүгээр гэл дотроо буглаал ингээд байгаад тэр нь тэгээд тэр стресс нь ямар нэгэн байдлаар илэрдэг те. Тэгэнгუутээ ингээд яагаад ярьж болохгүй гэж те. Одоо би нэг үг ингээд амар аваас сонсч ирсэн бохгүй. Одоо ингээл бид рээлж та ямар намайг ойлгох юм биш ч үт юм уу те. Намайг нэг сайн мэдхгүй хүмүүс юм шиг ингээд хүмүүсийг санагддаг шүү дээ. Намайг яг ямар хүмүүс нэг сайн мэдхгүй шүү дээ ч үт юм. Тэгсэн чинь би чамааг юм үлгийтэй байхаас чинь хойш ингээ харсан хүн штэ. Чамааг өөрийгөө ч мэдгүй байх чинь би чамааг мэддэг байсан. Тэгэхээр чи надаас юм аа нуугаад хэрэггүй. Тэгэхээр яг л тэр үгнэн богоохгүй. Тэгэхээр аав ээжтэй ч юм уу найз нөхөдтэй ч юм уу ер нь юм амар гоё ярилцчих хэрэгтэй. Тэгээд дээрэс нь өөрөө ярихаас гадна тэр хүмүүсээ ч гэсэн бас сонсож хамт ярилцах хэрэгтэй. Тэр хүмүүс нь тийм хэрэгцээ байгаа. Одоо манай аав ээж нар чинь юу гэдэг аав ээж нартайгээ тийж ярилцтгүй л байсан баг. Тэр одоо үе нийгэм нь ондоо бид нар одоо арай ондоо нийгэмд амьдарч байна. Тэгэхэд бол бас тэр хүмүүсийг ойлгох, ярих одоо тэр юуг нөх хэрэгтэй байх орон зайг нь. Нэг муухай юм шиг хэрнээ. Гэхдээ нөгөө юмд бэлтгэлтэй тэгээ хайрл гэд хэлэхээр нөгөө нэг гүр азрахын нэг юм нөгөө фейсбુક дээр яваадах шиг үсэн. Хүн нөгөө нэг өөрийнхөө ээжийг ялангуяа жоохон залуу байхад ээжийг өөрийнхөө аавыг зүгээр л анзаарахгүй дандаа л хажууд байх юм шиг бодож байдаг тийм. Тэгээ яг үндэ гинт яваад өгөхөд та нарын хинж ихэнх нь бэлтгэлгүй байдаг. Дараа нь харамсдаг. Одоо бид гурав ярилцаа сууж байгаа шиг нэг ингээ хэлцдэг байж, нэг ингээ очичдаг байж, ийм юма хэлцдэг байж, тэгээ ярьж яхад цас гэдгүү байж гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү зүйлийг зүгээр тэр нэг жижиг рилээс би зүгээр анзаарч сонсох гэсэн бас нэрэл тимдээ гэд тэ. Тэгэхээр та нар бүгдээрээ бэлэн биш байдаг ш яг үндэ гэд нэг тийм байсан тий. Хүн тэн дээр яг нэг аав ээжтэйгээ харилцаан дээр өөрөө бас амар хичээл зүтгэл гаргах хэрэгтэй гэж боддог. Одоо юу гэдэг бид нар шууд нэг найз нөхөдтэйгээ байгаа юм шиг айл урсгалаараа шууд тэгж одоо хөвгөлтэй байдаг ч юм уу. Тэр бас нэг тийм амархан зүйл бол биш. Тэрэнд заавал өөртөө хичээл зүтгэх хэрэгтэй. Сайхан харилцаатай юу хэлж болох вэ? Ямар гоё үг хэлж болох вэ? Байд юм уу? Ямар дурсамж бүтээх үү гэдэг юм уу? Би одоо юу яасан бохоггүй. Ээжтэйгээ нэг өдөр төрсөн. За. Төрсөн өдөр болдог. Тэгээд ингээд бодоодсэн чинь хамт төрсөн өдрөөрөө ингээд тэр чинь бас хүн болгонд тохиохгүй аз гэж бодож байгаа байхгүй юу? Тэгэхэд нэг тийм ээжигээ баярлуулсан хамт ингээд байсан тийм дурсамж яагаад бүтээгээгүй юм болоо гэж энэ жил амар бодоод тэгээд дандаа л ингээд найз нөхдөйгөө л яадаг за нэг бэлэг өгдөг нэг цэцэг яадаг ч юм уу те нэг тэгэл ингээд өнгөрөөчдөг. Тэгэхээр тэр хүн намаагаас ингээд миний хүүгээд хүлээдэг л байх. Тэгэхээр одоо энэ жил ээжтэйг ойлгоно төрсөн өдрөөрөө гоё аялалт явъя гоё дурсамж бүтээе. Яхаш явмаар байна. Одоо ер нь яг тиймэрдүг аав ээжигээ хайрлах ойлгох ер нь бас цаг үеэр орж эхэлж байна. Нилээн сайн. Анзаарч эхэлж шүү дээ. Нилээн анзаарч эхэлж.
Яг л нөгөө хүн чинь өөрөө нөгөө нэг юм аав ээж аамаа болоод ирэхлээр одоо зах цухаас нь л ойлгож хэлдэм байх л та зүгээр зах цухаас нь тэр хүмүүсэж би бас одоо бүгнүүгөөс ойлгохгүй шүү дээ хүүхдэд томрогдсон л ингээл юм бол яг л тэрнтэй адилхан тэгэл ингээл үглээлээд өө ямар ядаргаатай юм бэ гэж бодох юм даа тэгэл тий тэгэхээр чин за гэд бас нэг өөр бодох юм бол бас бодоо штэ зүйлээ тэглээд юм л та ямар мондөг юм байхаа. Яг манайх надаас яг амар багнаас зүрхтэй байхгүй. Гэтэ ингээд битээ баг нэгсэн зүрхтэй гэсэн манайх ингээд бушаа л өөр. Тэр сайхч нөө. Тэн тэр сайх. Яг ингээд мөнхөж ярьж байгаа юм ярьдаг байхгүй. Би болохоор фристайл. Өнөөдөр тэр чигээд яг сүүлийн 1-2 жил ингээд гэр бүлээ өмцнэгтэйгээр ойлгоод тийм дархан малхал ингээд ярьж очиод энийг нэмэлт асуултаа асуучих төвшигөөс. Төвшөө нөгөө нэг өвдөжсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр яг хөө тэр өвдөжсэн үе чинь тэр чинь бас удаан үргэлжиллээ лөө. 3 жил лөө. 3 жил үргэлжилсэн те. Тэрний өмнөх болон дараагийн үеийг нөгөө нэг хайртай хүмүүстэй хандах байдалтай ингээд харьцуулж бодох юм бол чиний яг харилцаа ямар болсон бэ? Бүр шаал үү. Би угаасаа яг өвдсөн шалтгааны тэр юу болох гэж бодсон. Нөгөө юу байсан? Нөгөө амар хийм удаг тэгээд яг ими имчилгээ тариа энтер гээд нийлүүлээд нэг юм 26 сар гээд тэгээд гол нь нөгөө тэр имчилгээний явцдаа ими эргэлжээд имчилгээний явцын 3 билүү 5 жил дотроо нөгөө юуных нь 5 оны 80% ингээд явцдаг. Тэр нөгөө тэгээд миний өвтөнд юу байсан аахгүй бүр маш олон юмдэлтэй сүрийгээд ямар ч имэнд идэрдэг сүрээсэн. За. Тэгээд ямар ч имэнд идэрдэг сүрээ шууд тусцсан аахгүй. Хотод оюутан болж ирээд анаахт орж ирээд шууд тусцсан. Шууд ингээд өвчнөд шууд боддоор танилцаач. Тэгээд юу байгаад ингийн юмд идэгдэг болохоор ямар амар дэлгэрүүлж яриад байна те. Зүгээр. Катлаа амар нөгөө санаа зовлтгүй. Ингийн юмд идэгдэг болохоор одоо чинь 4 юмд идэгдэг жишээ байлаа гэхэд нэг юмын ингээд идэгдэг болохоор оронд нь бөмбөгцөөр хагаад өдрийн 20 идэм уудаг байхгүй. Тэгээ нэг дор нуудаг. Тэгээ яг үндсэн ингээд 4 юм байлаа гэхэд нэг юмнээс нь ингээд чинь нөгөө миллиграмаараа ингээд олон болоо явчихгуулын 20 ид болчихдог байхгүй. Тэгээ давхар нөгөө илэг хамгаалах хотод амлахын бүр ингээд 26 7 явуулаа очив. Тэгээд гол нь нөгөө тэр ингээд имээ уужхтаа ингээд сэтгэл зүйн бүр хамгийн доод зэг дээр очиод тэгээ тэр үед яг хамгийн доод зэг дээр очиж миний нэг шин юм ингээд ургаж гарч ирсэн тэр нөгөө өөрийнхөө ингээд ямар нэг байдлаар ингээд гаргаж ирэх нэг юм хэрэгтэйсэн болохоор зураг явуулчихгүй. Тэгээд зураг одоо яг ингээд комик зурдаг болсон. Тэгээ тэр үед бол үнэхээр яг мэдрэмжээ гаргадаг яг ингээд одоо тэр зургуудыг харахад ингээд хямрахаар тиймэрхүү зурнууд зурдаг байсан байхгүй ингээд зохиогоол. Тэгээд имчилгээний явцдаа би ингээд юу байсан. Би энийг ингээд зүгээр явж байгаад ямар нэг вирус ч юм орж ирээд ингээд энэ өвчин тусчаагүй баха гэд гинт бодсон байхгүй. Тэгээд яагаад тусчаагүй бодонгууд би нэгт яг ингээд дотроо үнчээр хүсчихсэн юм а хийгээгүй өөр сургуулиараа явсан байна. Хоёр талаараа би яг хамгийн чухал нэг гэр бүлтэйгээ амар муухай харцдаг гэсэн юм. Тэгээд магадгүй энэ хоёрыг засчих юм бол би идэж магадгүй гэж. Айлын баг уу? Тий. Тэгээд энэ хоёрыг засчаал юм бол идэгчих واخ гэд. Тэгээд хамт өрөөнд исэн хүмүүс ингээд эхнээс ингээд яваад хэлчихэж шээ. Залуу хүмүүс, амар залуу хүмүүс. Тэгэл амар пистол хийгээл. Тэгээд яг ингээд өмнө нь бол би бүр үнэхээр новш хөөхтэйсэн зөө. Бүр амар новш. Одоо хүртэл ээжигээ хэлдэг хүртэл ингээд манай 9-өөд ингээд яа агаа хүртэл зөө. Яа төрөө бүр үнэхээр аим шигтэй байсан. Амар зүрүүд бүр ингээд яах вэ? Ямарсан дагаа битэр ингээд зодтолдод уурлаг бол агаа ингээд намаа ингээд заамцсан. Чи яагаад ийм болцсон ингээд уйлаад байдаг байсан. Бүр ингээд тийм ингээд бүр наваа ингээд хэлэхгүй. Яагаад ийм ингээд байгаа ингээд. Тэгээ би бүр тийм амар новш байсан байхгүй. Тийм новш бацаа байсан байгаад байгаа. Тэгэж асууж яхад нь ингээд инээцэн те. Тэгээд яг өвч явах цантай нэг өдөр одоо ингээд ийм ууцсан ингээд ингэсэн. Тэгээд хүн хамгийн тэр доор байгаа үе дээр ингээд хамгийн цол төр болчихдээ шүү дээ. Тэр үед ирсэн бүх юмнууд амар эмзэг туссан шүү дээ. Үеийнхэн ингээд карьер өгөөд авсан, сургуулаа төгсөөд ингээд явсан. Тэгээд зарим хүмүүс ажилтаа болоо те. Би идсэн чинь ингээд яг ингээд өнгөрч эхэлж исэн 18 19 хүрээл шууд өвдсөн. Тэгээд яг ингээд 20-наас хүрэхдээ би ингээд юу гэрт ингээд туранхаа 40 идэн гэлээ. Тэгээд хайрцсан байсан амар болсон. Юу ч яахгүй.
Тэгэл агаа ингээл ээж хоёр ингээд нөгөө ингээд намайг хараа хэцүү байгаа штэ. Тэгээ нөгөө тэр хэцүү байгаа жишээ нь ингээд тэр дэлгэрэнгүй ингээд хэлэхгүйгээр ингээд өөрсдөө дотроо ингээд шаналаад байдаг. Тэрийг би мэдээ бас шаналаад байдаг. Тэгээ яг ингээд ил болж байгаа харилцаа нь болохоор ингээд эмээ уус юм уу, ингэсэн юм уу, тэгсэн юм уу, яагаад гараад амьсгалахгүй ингээд тийм ууралт юм аягийн. Тэгээ нэг үзэр ингээд даатаа ингээд байж амар маргалдаад ингээд загнаа. Чи ингээд арчиг ингээд. Тэгээ би ингээд бодож байгаад ингээд ямар навшир бэ гэж. Тэр хүүхэд өгчмөр юм дөө. Тэгээ бүр ямар ч тийм мэдрэмжгүй болцоо. Тэгээ байж байгаад гинт ингээд ягаад ч мэдгүй зүгээр л нэг ойлгомоор санагдаад амар ингээд уйлаад заяа. Тэгээ ингээд уйлаад агаа ард юм яриад байт. Би ингээд уйлцаад ингээд аалуу эргээд харддаг байхгүй. Тэгсэн чинь агаа яг намайг харсан ингээд бас зогсчтэй амар уурчсан. Тэгээ би очиод тэгээ зүгээр тэрсэн байхгүй. Миний ах шүү тэгээ. Нөгөө тэр хүмүүний сургалтын төлбөрийг төлж исэн эмхэг тахад бүх юм ингээд дааж исэн. Өөрөө тэр үед намайг анх өвдөд 18 таа байхад тэр хүн чинь 20-тоо дөнгөж төгсөнгүүтээ шууд ажил мэж тэгээд миний имчилгээ сургууль муул гэдэг бүгдийн дагагцсан. Бүр ингээ 19 цогоос эхлээ баг ажил дээр явцсан байхгүй. Төмөр зам 20-ны 5 хоног төгссөн шүү дээ. Дөнгөж тэр хүнд ингээ амар өгцөн. Тэгээд ингээд тэвэлдээд агаар нэг ингээд амар уйлаад би уйлаад тэгээд ингээд агаа ингээд чамайг яаж исэн ингээд чиний төлөө байна гэд яг ингээд дотор байдаг үг хэлдэг байхгүй. Тэгэл би ингээд тийм үг хэлж чадахгүй гэхдээ амар уйлаад. Тэгэл ингээд хоорондоо юм яриад тэгэл тэрнээс шүү. Би ч тэрдээ хамгийн чухал байсан ингээд тийм их асуудлуудаа ээжтэй ингээд ямар нандин юмудаа ярихгүй шүү дээ. Сэтгэл доторгүй болоод байна те. Тийм юм ярихгүй. Тэгээд ярьдаг болоод тэгтгүүт ингээд амар том ачаа хөнгөрсөн байхгүй. Яг ингээд хүмүүс ингээд цаана өгдөг ингээд миний амьдрал энэ болохгүй ирээдүйд ингэнгүүт яг ингээд наан байгадаг асуудлуудаа шийдээгүй байхад цаашаар амар хэцүү. Тэгээ ингээд наанаага хамгийн ойр хүмүүсийн амиг шийдчихэнгүүт бүр ингээд нүд нэгдээ. Тэгээд нэг жил мөлийн дараа ганцаараа тасар масал хийгээл ээжүүд шууд надаа амар би юм эсвэл итгэдэг байсан байхгүй. Ич яваад ажил хийгэнгүүт энэ тийм унчуул яана маа. Тэгээд би ч нөх хөлбөрийн чатрын 90% хадталтай гүрэх мөрөг авдаг гэсэн байхгүй. Ер нь нэлээд жоохон нөхцөлөд хэцүү. Тэгээд юм trust issue гэдэг дээ шүү дээ. Хүн надад итгэхгүй амар хэцүү мэдрэмжтэй. Яа одоо би итгэсэн шүү дээ. Одоо гайгүй шүү дээ. Хэр нэг л итгэдэггүй те. Би энэ яаж нэг чинь өгдөө юм эцэн үү? Яа битээ дахиад өгдөрөө л гэдэг те. Тэгээд яг ингээд тийм юмуд ойлгосон дараа би яг 19 онд гэртээ 3 жил идэвчээ 1 жил бэлтгэл хийгээд яг нэг 50-60 кг руу орсон. Тэгээд хөрхөн жижигхэн цэжнэ болчихсон таацсан. Тэгээд яг одоо яг бүрээ идэгсэн өвчтөй байсан ууш бүтэрч гэн авахулсан. Дахиж нөгөө өвдөхгүй тул сэтэж мэдрэхгүй тул уушгаа авахулсан юм уу? Тийм одоо ингэ солив байна. Энэ уушны одоо 70% авсан. Нөгөө дэлбэнгүүд нь тусдаа ажилдаг байхгүй. Тэгээд одоо ингээд 100% байлаа гэхэд ингээд 5 дэлбэн хамт байлаа гэхэд ингээд өвчтөй юмд нь авсан байхгүй. За тийм яг. Тэгэл 19 онд ээж хэлээд би хот явлаа, тэнд очиод ажил хийлээ. Одоо өөрөө амьдралаа болоо гэсэн чи ээжтэй. Яг канав шигэд баяртай байна хүү. Би ч итгэж ийн гээл нэг тийм хүү. Тэгэл би дахны салтаас гэрээ ингээд орхиол шууд 19 онд яг цаанаасаа бүхэн бэлдсэн юм шиг шууд медик компанид орол зургаараа мөнгөд бол 2 жил удаа чи 21 онд 9-д танилцал. Тэгэл 9-д амьдраад одоо 4 жил болсон. Сайхан л. Гинт байж байгаа ямар гоё түүх сонсч байгаа тий. Би бодсон энтмен нэг залуу байдсан шүү дээ. Нөгөө энтмен үржсэн үү? Хүн шиг орсон. Найсаа тэр тэнд тийг сонсоо. Чи нөгөөд яг ингэ хэлсэн гэдэг. Тэр шиг аяа хурдан яриад туссан. Тэр ярьсан юм ам нөгөө хаалаа нэг энэ юу ямар асуулт байлаа? Маш гоё. Гэхдээ чи асуултын поинтанд амар гоё ярилцлаа. Юу гэж асуулаа? Тий. Ерөнхийдөө нөгөө нэг хайртай хүн гэр бүл тийм зүйлийг асуусан шүү дээ. Тэнгүүт нь хоорондын харилцаа гэсэн чи сая яг бүр яг юм түүхтэй маш гоё юм ярьлаа тэр. Ах トゥ угийн тэр бол харилцаа. Мөнхөш ах トゥ чи юу лээ? Ахтаа шүү дээ төрсөн ах. Хоорондын нөгөө юм харилцаа хэрэг бах уу? Гоё манай гэр бүл ер нь бол хоорондоо харилцаа ер нь аюул сайтай айтайхан гоё ойлгосон. Гоё бэргэд бол гоё ярилцдаг ер нь бүгдээрээ яг манай гэр бүлийн зарчим болвол найзууд л гэдэг зарчим байдаг. Тэр үйлчлдэг бид нар бүгдээрээ найзууд бид нар бүгдээр яг нэг амьдралаар нэг одоо хувь заяагаар холбогдож ирсэн. Тийм болохоор бүгдээрээ гоё найзууд. Бүгдээрээ хүн бол. Тэгэхээр тэр харилцаа л гоё байдаг. Nice. Эдэн подкастыг та бүхэнд Pearl Цэврус далилуулж байна. Тэгээд хэсэг ормын дараа бүгдээрээ иргэд уулзцгаая.
Бид нар бүгдээрээ өөрсдийнхөө биед болон хайртай хүмүүстэй хамгийн чанартай хүнс усыг хэрэглүүлэхийг зорддог. Тэгэх юм бол яг одоо дэлгүүрийн лангуун дээр ороод сонголтоо хийж чадахгүй байгаа бол яг энэ Pearl усыг аваад сонгоод үзээрэй. Ягаад энэ усыг сонгох ёстой вэ гэхээр байгалийн эрдэсээр тун баялаг ийм ус байгаа. Дэлхийн Expo 2025 дэлхийн шилдэг 65 брэнд өрсөлдсөн энэ хүнс усны энэ брэндүүд дотроос мөнгөн медалийг хүртсэн ийм чанартай ус байгаа юм. Итали, Францын ийм үнэтэй эрдэс баялагаар дүүрэн уснууд дэлгүүрийн лангуунууд дээр байдаг. Гэхдээ маш их үнэтэй байдаг. Тэгвэл яг нүдэнд харагдсанаар Pearl хэмээх энэ гоё усыг та бүхэн сонгож аваад хэрэглээд уугаад үзээрэй. Танд маш их таалагдах болно. Эрдэс баялагаар дүүрэн тайгын сувд Pearl цэвэр ус. Watch me win, then watch me do it again. Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоог дэмжиж ажиллаж байгаа Эдэн подкаст бид нар бол Монголын сагсан бөмбөг ирээдүйн хүүхэд залуучуудын энэхүү спорт маань дэлхийн спорт болоосоо гэж хүсдэг учраас чадах чинэгээрээ дэмжиж ажиллаж байгаамаа. Оюутны сагсан бөмбөгийн холбоо MCBA-гээ дэмжээрэй. Эдэн подкаст та бүхэнд үргэлжлэн хүрж байна. Сам Мигэл та бүхэнд үргэлжлүүлэн манай подкастыг хүргэж байна. Би та хоёртой нэг юм донтолт гэдэг зүйлийн талаар сэдвийн талаар нэг жоохон ярьчихвал яа гэм бол гэж бодохгүй. Яг янз янзын донтолт байна л да. Зөв юм донтно гэвэл одоо чиний хэлдэг шиг фитнес дээр байж болох юм те. Гэтэ яг нөгөө нэг юм донтолт тэгэхээр одоо бол ингээд нөгөө драг хэрэглээ за эсвэл арх даарс өөр юу гэдгийг бүх юм бүр юм нээлттэй маш олон сонголт болчихлоо. За одоо харт амир гэдэг зүйл бол амар их сонсогддог болчихлоо тий. Тэгэхээр зүгээр энэ зүйлийн талаар тэгээд донтолтын талаар бид хоёртой ярилцъя. Жохон ярилцъя гэж. Зүгээр амар донтолтын талаар юм бэ тий. Бидний контр мотор биш үү? Тэгээ контр гэдэг тэгвэл яг нөгөө донтолт гэхээр яг эдрийг л ярьдаг. Бодоо явчих юм шүү дээ. Бит нөгөө харт тавих юм. Тий, харт тамих одоо өөр юу гэдгийг архинд бүр ингээд гарахгүйгээр орчдөг хүмүүс эсвэл та хоёрын зүгээр наацхын жишээ одоо ямар та хоёрын хажууд харт тамих татдаг хүн байв уу гэж асуултаа биш. Зүгээр яг ингээд хамгийн наацхын жишээ ярихад та нар үеийнхэн эсвэл таньдаг ах чинь үеий чинь найз ийм хүмүүсээс ямар нэг байдлаар яг юм арх гэдэг зүйл жишээ нь яг нүдэн дээр чи ороод бүр ингээд яг гудамжны нөгөө нэг юм хүн гэдэг шиг юм болцсон хүмүүс байсан уу? Над бол байгаагүй. Гэхдээ ерөөхдөө тэр хүмүүсийг ойлгодог. За. Донтолт гэдэг чи одоо яг нөө дофамины асуудлууд байгаа шүү дээ. Тэ чи яг нэг юугаар зөв эрүүл гэхлээр одоо дофамин өвч нь хуурамч зүйллэр чи өөрийгөө бүсдэлж явж гинэ гэдэг чинь тэ. Тэгэхэд чи яг нөө хуурамч зүйл бол тэгэл ийм байж байгаа л ирээдүйдээ тэр бүрэн ингэж доошлдог. Тэрний орд нэг нормалаараа ингэж баг багаар өгсөн үжсэн дээр. Тэгэхээр нэг хүний сонголт байдаг бах. За архийг бол за одоо чинь юу гэдэг бид нар бүгдээрээ л одоо ингээл нэг шоудад нэг уух үе байдаг те. Тэгээд нэг ингээд юу гэдэг ингээл нэг 100 цаг маг арч мөглөд дараалаад нэг хэсэг ингээд тийм темпэнд орчдөг шүү дээ. Бид нар ингээд 7 хоног болгон гардаг ч юм уу те. Дугаар 7 хоног 2 3 ч гарддаг юм уу те. Тэгэл ингээ уугаад ангууд ингээд тэр нэгээ зүгээр асуудалгүй байгаад байгаа шүү дээ. Бид нар годамжинд гараагүй мөртлөө тэр хүмүүсээс бас тийм ч ялгаатай биш байхгүй. Орчин дондоо тэгээ арайд нэг цэвэрхэн зүгээр байгаа юм шиг харагдаад байгаа. Яг ажил төрлөг хийж байгаа те. Тэгсэн мөртлөө хэрэглээ нь бол бас нэг тийм ч амар ялгаатай биш байгаа байхгүй. Одоо ер нь залуучууд их нь нэг ялангуяа 100 мууны цагаар ч юм уу те. Тэгэхээр яг юу яд нь шүү дээ. Тэгээд нэг зар хэсэг болчингууд ингээл сонь сагддаг шүү дээ. Юу лээ энэ ч одоо юу хийх үг вэ? Өөдөө атж байгаа юм шиг. Юмнаас дутаад байгаа юм шиг. Юмнаас дутаач байгаа юм шиг. Эсвэл нөө нэг ахнар болвол яг их нь жаргалаа хөөрөхээс илүү нөө нэг юм зовлонгоо тайтгарах гэж одоо юу гэдэг урдх нөө өөрийнхөө сэтгэл зүйн асуудалтайгаа тулахаас айгаад өөрөөсөө айж ийн гэсэн үг шүү дээ. Хэсэгч бол тэрийг таягдах гэж. Тэрийг мартах гэж, тэрийг хүчээр ингэж сарниулах гэж тэрнтэй донтоод тэгээд тэрнээсээ гарч чадахгүй. Ерөөсөө тэгэхээр яг айдсын асуудал юм байна. Өөрөөсөө айх, өөрийнхөө сэтгэл хөдлөлөөс айх, өөртөө нүрт болж чадахгүй байх, мэдрэмжээс айх. Тэрнээсээ болоод гадны одоо өөр зүйлсээр тэрийг орлуулж мартаж тайтгарах гэж ерөнхийдөө байсан. Сайхан хөвөөл явж ямаар санагдав тий. Одоо унтаас ирэхэд амар одоо чинь бид нар ингээл бүгдээрээ тийм цагийн үед туулдаг шүү дээ. Ингээд сэтгэл санаа хэцүү байхад ингээд ядаж ингээ унтчуул ингээд нэг юм арай амар байдаг те ингээд нэг ингээ босморгоо санагдал ингээ унтвал арай цаг хурд өнгөрөх. Яг тэрнтэй адилхан тэгэл уух юм бол тасраад унна. Тэгэд ядаж нэг өдөр өнгөрнө.
Тэгтээ тэр нь тэгээд мэдээж нөлөөгөөр бүр 7 өдөр болол тэр гээд хэлдэг юм. Тэгэхээр яг юм донтохыг хүсэхгүй бол өөртөө нүрт тулах хэрэгтэй. Энэ за төвшөөл нэг юм ярих гад би бодсон би сонсоод бүгд ярьсан юм бодсон. яг үгийн ингээ сонсоод нилээ юм. Яг асуудал утга унтчул яг гоё болох гээд би дотор 100 тасчул яг гоё унтдаг гэдэг шиг нэ. Би тийж үзсэн. Болцсон байхгүй юу? Нөө гэрт ингээд нөө коктейлийн сеттэй болоод тэг ингээд нөө виски цогцолцсон. Тэг ингээд оройдоо чинь ингээд нэг жоохон виски ингээд тав гээд уугаал кино мэн үзэж байгаа юм тухтаад шүү дээ. Тэг дахиж уухгүй. Тэгээд тэнгуут ингээд нэг сар бар болж байгаа. За нэг татсан зүгээр шалтгаангүй бодоод ямар ч тийм одоо тэр вискиний нэр мэрэг уушихгүй ямар ч юу юм уу найруулахгүй те. Тэгээд за бай. Тэгээд одоо ингээд хажууд ил байж байгаа дуухгүй байх чаа бэргээд ингээд тэр хүнийг ингээд амар юу болгож байгаа юм. Энд чи зүгээр л нэг юм хэрэгтэй. Хүсэл уухгүй гэдэг шиг тийм. Ямар уудаг хүн шиг ярьж байгаа. Нэг хэсэг коктейлийн сет болоод айгу хөрлөх гэж үзсэн юм аа. Нөгөө коктейл найруулал те. Жими нэмэл янз бүрийн амт гаргаал тэгээд яалчгүй нөгөө чинь донтолдог бодис болохоор ингээл нэг атайгаж санагдал орой морой. Нэг биер мэрчсэн нөлөөлөл шүү дээ. Орой нэг зургт үзээ сууж захтаа ганц жижиг асах гэж юм уу сууж байгаа л. Тэгвэл оройдоо нэг бид чинь орой болгон нэг биер уудаг гэж тий. Тэр нэг уламжлал болсон тий. Одоо ресептэйр чинь анх танилцчихлээ орой болгон Marvel-ын кино үзээд орой болгон нэг биер уучдаг. Тэгээд сүүлдээ ягаад ч юм аяндаа ингэ болчихсон байхгүй. Тэгээд тэр үедээ амир дасал болчихсон ч юусэн анзаарахгүй. Тэгээ одоо хүү орой болгон нэг биер ямар сони гэдэг анзаардаг юм билээ л дээ. Тэгээ давхар бас нөгөө донтолтын одоо нөгөө хүрээлэл амар зүг бүрдүүлэх нь амар чухал юм санагдав. Ямар хүмүүсийг харж өсгөн. Одоо ингээд эргэн тойронд байгаа хүмүүс бүгдээрээ тгий гэдэг хүмүүс амар тийм. Эсвэл өөрөө тгий гэдэг хүн байл тийм. Одоо нөгөө хүмүүсээ дагаа авчдаг хүн байл тийм. Тэгээ ингээд арай нэг жоохон эвгүй жоохон хазаагаад сонин шахах гэдэг. Сони явах гэдэг хахад эргэн тойроноос ингээд 1-2 найз шин өө яа чи арайс тийм юм шүү. Арай жоохон сони яваад байгаа юм шүү ч юм уу. Ингээ хилчдэг хүмүүстэй байх нь хамгаалдаг. Энд би бас ингэж хүний нөгөө гэр бүлийн хүмүүжил ухамсар бас генетик юм давтахгүй нөлөөлдөг боллоо гэж зүгээр болсон. Тийм нөлөөлөх л. Жишээ нь ингээд яг би ингэж бодож нэг одоо ингээд удам нь одоо чинь аав ээж нь одоо ингээд холын ямаатай ингээд янз бүр өнгөлөө ингээд аав нэмэр удаг гэсэн ингээд хүүхднүүд дурцуулсан. Тэгээ удмих гэл. Эсвэл амир удмаараа сайрах татмаад гэдэг шүү дээ. Тэр бол би нөгөө ерөөсөө тэр хүмүүс нөгөө хараад өссөн гэр бүлтэн тэр нь ингээд энгийн зүйл болцсон болохоор л тэгээд байгаа гэж бодод. Зүгээр нэг хүн таслахад цаашаа ингээд л шүү дээ. Өнгөтл ингээд аав нь ч амир удаг болоо гэдэг. Нэг манай нэг амар сайхан уудаг хүн байсан гэл. Тэгэл би бас ингээд одоо хаяа гэж уучдаг. Тэнгүүд магадгүй тэр хүний хүүхэд нараа усж хагаад дахиад тэр хүн шиг ингээд хаяа нэг гал тогтоохон зүгээр шүү дээ. Ир хүн чи сайхан нэг тогтоогоо зэлтэй бодлоо юм яриад тэгэл ажил амтлаа бодоо авчдаг гэл ингээд энгийн юм шиг ингээд ойлгоо авчингууд л цаашаа ингээд удамшаа авчдаг байна. Яг цусаар биш тийм. Ингээл ярингууд бид гурав уруулаад алкогол амсах үед амсдаг. Тийм гой таар. Ерөнхийдөө бол залуу нас янз бүрийн юмд таарах хэвээр бүх юмтайгаа л ер нь та хоёр бас таарч лээсэн. Гэхдээ өнөөдөр тэр хэрэглээнүүдийг та хоёр хэтрүүлж хэрэглээч ч юм уу эсвэл амьдралаа халаад алга болсон байхгүй суучлах байхгүй. Тий. Тэгэхээр эн чинь өөрөө нэг юм сайн тал хүмүүжилдэг бас генетик бүх юм сайн байна гэж би баг ойлгохоор байна. Нэг ахаас хэлчихсэн байхгүй. Юм давтаад тэр чигээрээ дуусаад юм ямар нэгэн давтаа гарч дуусч байгаа юм. Үнэхээр мяа гарчдаг. Аимхаа хүн гэсэн үг. Аимхаа. Тий. Өөрөөсөө зүгтаач юм гэсэн үг шүү. Тийм байна. За одоо ингээд дуусах төгчийн тэгээд бас нэг зүйлийг ярихад за хувийн та хоёрыг ингээд инфлюенсер бүх зүйл энэ юм чи ерөөгээ гадарлаж байгаа. Яг нь сарын орлого гингүүт бас тодорхой хэмжээ зүгээр би гадарлаж байгаа. Яг жирийн үнийг бодвол мэдээж жоохон дээшээ байгаа байх. Тэнгүүд энэ дээр нөгөө хоримтлал гэдэг зүйл ярих гэдэг байна. Энэ талаар та хоёр юу гэж боддог? За би бол яг үндэ одоо л бодож эхэлж байгаа. Хоримтлалтай байж үзээгүй юм бэлээ. Анханасаа тэр нөө дадал зуршил надад суугаагүй. Тэгэхэд ерөнхийдөө тэгээ бодсон чинь тэгээд за би ингээл аль хэдэн жилийн өмнө ингээл оюутан багс чинь боддог мөртлөө ерөөсөө хэрэгжүүлдэггүй. Хэлээ за болно доо за дараасаараас ч тийм ингээл яа тэгээд нөө нэг юм амьдралын проблем ингээл нэг нөгөөхөөрөө зохицуулаач юм уу гээ яа гэдэг. Тэгэхээр ер нь бол байх нь зөв юм байна
Угаас зүг юм байж яг зөвл те. Тэгээ тэр дадал зуршлыг бол өөртөө бас суулгах гэж хичээж л явчихна. Тий. Осны хэрээр үрчиж байна. Тэгээ осныхоо хэрээр үрчдэг те. Тэгээ ингээд би бүрээд тэгж чадсан ингээд. Юу бол мөнгө ингээд гаргаал ингээд үрээлэвэл аяндаа ингээд оржаагаас илүү орлого нэмэгдэл явцдаг урцгээ солиотой боддог гэсэн. Тэгээд юу ачсан бэлээ ингээд нөө ханцсан бэлээ үрэлтэн. Одоо би чинь ингээд мөнгө үрдэг шалтгаан нэг гоё iPad нэг утас. Тэгээд нэг ингээд тиймэрхүү. Тэгээд тэр юмуд нь болцсонгууд л яг ингээд ямар ч хэрэггүй төрхөө болчихсон. Жил бол iPad утас гарч ирсэн. Үгүй одоо болцсон. Бүр байсан уу? Бүр болцсон. Одоо ингээд би одоо жишээ нь нэг 5 жил 3хан iPad байсан. Тэр нь нэг нь эвдэрсэн. Тэгээ бүр аим хуучин цаг өрөөсөн гэдэг шиг тий. Тэгээд нэг нь угаасаа бэлэг байсан. Тэнгүүл нэг хэмжээ солиог уцаажсэн тэ хоёр л байсан. Тэгээд яг ингээд зүгээр одоо чинь уцаа болно гэдэг ингээд Redmi барьж ирсэн нэг iPhone 12 болчихлоо. Тэгээд тэр болчингууд нэг амар яахгүй болчих. Тэгээд нэг компьютерт очиод болцсон. Нэг PlayStation за болцсон. Тэгээд Apple Watch ингүүд одоо чиний Apple Watch 6 илүү 7 илүү энэ бараг 5 6 жил юм шүү дээ. Тэнгүүл ингээд шинэ минь загвар нэ намар чамаа зүгээр гой цагт болцсон. Нөгөө мөнгө үрж үзээд болж ийн гэдэг нь. Тэгээд ямар нэг хүссэн юм авцсан болцсон тэрний загвар магар нь хамаагүй тэр ингээд дахиад илүү гоё юм авах нь хамаагүй зүгээр ингээд за нэг гоё цаг авчлаа, нэг гоё уц авчлаа, нэг гоё консолт болчлоо гэд мөнгө нь болцсон. Хадгаламжийн хувьд би бүр юроос хадгалж байгаагүй. Яг ингээд ажиллаа яг өнөөдөр ч гэсэн. Тийм өнөөдөр арай өөр заяа. Эсвэл арай өөр. За хизэнээс өөр болчих гээд байна. Миний амьд тэр нэг эмгтэй гарч ирснээс хойш. Тэгээ санхүү төгссөн. Тэгээ анх танилцахдаа Мартингийн албаны дарга байсан тэр нэг эмгтэй. Оо бүр үү? Мартин Ису чинь Мартингийн албаны дарга юм уу? Ису яг анх танилцахдаа L компани үлээсэн юм байсан байхгүй. Оо бүр үү? Одоо яг нь тустай ингээд бизнес хийгээ явсан шүү дээ. Тэгээд сизис төгссөн. Маш юм мөнгөн дээр юм хинамгай хатуу төлөвлөдөг, хоригдлуулдаг хүн байсан. Ирээдүгөө мөнгөний бодлого дээр нөгөө 5-10 жил хардаг юм те. Би болохоор ингээд сайхан байна. Олцсноо үрий гэ те. Хажууд нэг согтойгоор явдсан шүү дээ. Өнөөдөр уугсаа. Тэгэл одоо ингээд нөгөө байрмаар авахд жишээ нэгээд бит хоёр яг ингээд нэг тийм төлөх хэстэй юм гараад ирэнгүүтлээ өөрийнхөө бүрэн потенциалыг ойлгоод. Яг сард 10-ыг олох хэрэгтэй болчих штэ. Тэнгүүл яаж хашаал болд юм бэ? Тэнгүүлээд вау, үүн олж чадаагүй штэ. Яа олж олох байсан биш тэгээ. Тэнгүүл миний нэг тийм муу цаа байгаад байна л да. Бодит потенциал хараад штэ тий. Чадах юм байна. Одоо ингээд байраа ингээд ажилтан дарахаас нь хувааж төлнө гээд төрж чадахгүй болохгүй. Тэнгүүд ингээд бүр сард 10 мар болоодсан байхгүй. Тэгээд бит хоёр зарим сар нь нэг үлрэлт нь 30 төгрөгөөр зарим сар нь хүний 5-ыг хүний 8 болдог. Тэгээ яаж чаа болоо л гэсэн. Тэгээ заримдаа 9 илүү заримдаа би илүү тэгэл нөө зурдаг хүн чи байж байгаа нэг гинт бодно шүү дээ. Яг маа бусдууд нь байдаг вэ гэдэг. Тэгээ яг тэр үедээ ингээд амар ингээд хичээгээд тэр хадгаламж биш мөртлөөсөн надад яг гой хадгаламж үүсэж байгаа санагдсан. Яагаад гэвэл чи хөрөнгө оруулалтаа одоо шүү дээ. Тэгсэн чи одоо ингээд нөө байр ингээд машин ч юм уу амьдралын анхаар шатны хэрэгцээг ингээд бүр ингээд яваа болчих шүү дээ. Тэнгүүтэл ингээд яг ингээд буцаад сартаа 2 комп гэдэг ингээд байжсэн ингээд болцсон шившиг нэг тийм санагдаад байгаа. Тэгээ энэс бол сүүл битээс маргалцсан. Намаа ингээд ТV-г ингээд залхуураа бүрэн хичээхгүй. Өшөө битээс л байхад чи бараг нэг цаанаа вэрс нөгөө төвшөө. Тэгээ яг ингээд юм одоо комфорт зондоо ороод тэгээд нэг л болцсон юм шиг санагдаад би ч гэсэн тэрийг ойлгоод нэрээ би ч ямар амар юу болчихоо. Тийм болоод харилцсан нөө юм хань хайр сэтгэлээс гадна хань гэдэг зүйл би энд ямар бенефиттэй ямар амар хэрэгтэй вэ гэдэг зүгээр ингээ өгцгэн чи ярихад эндээс харагдаж байгаа байхгүй. Жишээ нь анх төвшөө ямар байсан потенциал нь юм гэхдээ тэргээ сайн мэддэггүй задгай мөнгө үрдэг юм тийм байлаа гэхэд тэрийг ингээд нэг юм цуглуулах юм бол чи ийм чадaltaй чи энэс илүүг болж чадна гэдэг жишээ нь чамд мотивацлж шүү дээ. Тэгэхээр энэ бол амар тийм үлгэр жишээ нэг бас нэг юм түүх байгаа байхгүй. Тэгэл юм би бол юм санхүү махуу хөрөнгөлтөөс юм илж мэдхгүй нөө зүгээр л манай хүний яач. Тэрэн дээр бол яг үнэхээр мэддэг хүн шууд өдөртөө аваалсан юм л. Хоёул ингэж төлөвлөөд ингэж аваад ингэж төлөө явъя гээл. Тэгвэл окей яа би ч одоо их суулт өсөөх юугаа мэддэгтэйгээд баг. Тэгээд хамтдаа тэг аргалал бүтээл явуулээ. Хиний мөнхөш цогтоо гэд байгаа тий.
Тэгэхээр энэ mesmerism гэдэг одоо энэ ч одоо нэг юм байгууллага байгаад байна шүү дээ. Одоо ингээд сая гарцсан гэхээр энэ та хоёрын хамтын бүтээл. Ингээ байж тий. Дөнгөт энэ зүйл маань хэдий хүртэл хамт үргэлжлэх юм болоо гэдэг зүйлийг бодож үзсэн үү та хоёр? Тэр ярьдэн штэ. Тэр энэ зүйлийг ингээд юу яагаад юу гэдэг баг хэдэн 100 жилийн дараа гэхэд ингээд шал танихгүй өөр хүмүүс ингээд зүгээр ингээд ажиллаулаад ингээд явж идэг. Анх ийм байсан шид. Зүгээр нэг тиймэрдүү байгаасаа гэж мөрөөдөө хэзээ ч үтэ дуусаасаа гэж боддог. Тий. Ерөнхийдөө ягаад тэлэр нэг амьдралын маш том хэсэг. Яг та хоёрын замнал, та хоёрын нөгөө нөхөрлөл чинь ингээд салах нийлэх гэж байна шүү дээ. Mesmerism гэдэг одоо тэнд YouTube бас юм байгуулга байгаа. Тэгэхээр та хоёрын тийм байдал чинь яг тэр болвол тэгэл яач болно шүү дээ. Яг л энэ зүйлэнд байгаа юм чинь нийшээ эндээ хязгаарч нэгдэж болно. Мэдээж тус тусын амьдралтай тус тусын сонирхолтой, бодлоготой, зорилготой тэгэхээр тэр бүхнийг ч гэсэн хийн л гэсэн үг байна. Заавал ингээд нөгөө хүлэгдээл зөвхөн эндээ байгаад гэсэн яг одоо чинь юм бас нэлээ сайхан амруулчлаа шүү дээ. Тэгэл дайч үү те. Та хоёрт нөгөө оппозитийн ийм үе гарч ижсэн үү? Муудалцдаг оо. Ингээд алга болоо бацаад илдэг. Тийм үе дууссан уу? Эсвэл болоогүй. Биш тийм үе байсан шүү дээ. Нэг хэсэг алга болдог үеэр үү? Нэг хэсэг алга болох дээр чи би одоо 19 оноос 20 21 хүртэл байхгүй болсон. 18-аас 21 он хүртэл юм. Үгүй байлгүй. 19 он тэрнээс хойш тэрнээс хойш яг ковидын үеэр байхгүй. Тэрнээс хойш 19 оноос хойш тий алга болсон. Тэг ковидын дараа чинь би нөгөө манай баг хүүхэд мөхтөрөө. Тэгээд наануу цаанаа гээд. Тэгээ би нэг хэсэг эморж мемороод эморх тий. Тэгээ ер нь бас нэг тийм юм болсон яг нэг тийм жоохон нөгөө яг нэг хүний нөгөө хувь хүний нэг уналтын үе байдэн шүү дээ. Тийм жоохон сэтгэл санааны тий. Тэгээ тэрийгэ бас дийлж чадахгүй ч гэдэг юм уу бас найз нөхөдөө тэрийг халдаагаадах нь бас утгагүй ч гэдэм үү бас нэг сон зан хүнээс гарна штэ мэдэн штэ. Тиймэрдүү үе бол байсан. Гэхдээ бид өөр тэгс нэг амар юу байдаг штэ. Муудалцдаг штэ. Хүмүүс нь ч тийм байх тий. Тийм ягаад тахгүй тэгэл ойлгомжтой бүх юм ойлгомжтой зүйл дээр тэр жоохон хөвтөч ингээд. Та хоёрын аль нэг нь арай хурцлантай юу? Шууд ингэ хэлцдэг. Ой ингэмээргүй байх гэдэг ч юм. Нөгөөдг нь хүлээцтэй гэдэг ч юм. За ингээд манай цогтой ер нь гайгүй тиймэрдүү талтай байна. Ийшээ гэж бодоод байна. Үгүй магадгүй мэдгүй. Би сайн ер нь бол тэгээд амар ер нь зөвхөн хэлхээ хэлээд ярилцаад амар зөвлөлтөн шүү дээ хүмүүсийг ойлгоод айллах. Одоо Санжаа бит хоёр маргалтахад ерөнхийдөө 90% надаас гардаг байхгүй. Чи одоо мотоо би шууд хэлсэн шүү. Тэнгүүт ингээл ойлгоод шингээгээл порлон шиг. Тэгээ байж үзсэн хөгшөө чи яагаа ингэж байгаа юм бэ? Би тэр бол чи одоо модоо гэсэн яриа ер нь бол байхгүй. Тэгэл яг юм болгоно яг тэр нэг стресстэй бас байдгүй юм аа. Гайгүй шүү. Тэгвэл гайгүй л юм бэ тий. Аавын амьдрал гэхээр том чи эдтэй лээ. 7 шүү дээ. 7. Ваа. Баг нь одоо тэгэхээр 2 3 4 юу вэ? Харин корона гараад ийм удацсан байсан. Ковид гараад ийм. Ковид гараад ийм удацсан байдаг байхгүй тий. Манай муурнууд чаа. Аавын амьдрал гэхээр нөгөө нэг юм зүгээр зогсгаа ярихад цаг хугацаа зарцуулах байдал одоо хуваарлалтанд хэр нөлөөтэй байна. Одоо бүр айгүй завгүй байх ч юм уу яах гэр бүлийн хувьд. Би одоо л зах цохоос нь мэдэрч ойлгож эхэлж байна заа л гэж бодож байна ерөнхийдөө. Йоо 7-наас үрж хаад. Ер нь гэхдээ зах цохоос нь шүү дээ. Окей. Ягаад гэхээр ингээл бодлууд мэдрэмжүүд байдаг аль нь арай илүү чухал гэж гэдэг юм уу хүн тэр амьдралын асуудлууд ингээд ээж дараатай байдаг те. Тэгэхээр яг одоогийн үе бол ерөөхдөө хүүхдүүд амар сайн харилцаж байгаа хамт байгаа. Тэгээд би чинь ааваас эсэг болж байгаа шатна биш те. Үгүй яг хоёр өөр амар зүгээр биш эн чинь зүгээр ингээл одоогийн би яг одоо байгаа л мэдрэмжэл зүгээр мэдрэмжээ шүү дээ. Окей ярьж байгаа байхгүй тийм. Тэрнээс тэр чинь явсан мундаг зүйл биш байхгүй одоо би анханасаа надаас өөр хүн байж болно шүү дээ. Анханасаа ингээд шууд наа ингэж ярьж байгаа цаа мундаг санагдаад байгаа. Би олонгууд одоо юу гэдэг өмнө нь бол бас яг үндэ нэг амар цаг гаргаад нэг тэгэж хамт байхдаа ч юм уу ингээд бүр нэг тийм одоогийн шиг бас нэг тийм байгаагүй юм шиг санагдсан. Тэгэд би энийг нөө түрүүн хэлсэн шүү дээ. Одоо аав ээжтэйг ингээд юм ойрхон юу гэдэг. Яг тэнгуут яг гэр бүл юм байх хэрэгтэй. Одоо л би яг аав ээжтэйгэж байна уу? Хүүхдүүдтэйгэж байна уу? Ингээд юм харилцаа мэдрэмж нь арай илүү үнэн, арай илүү дулаахан, илүү гоё болж байгаа.
илүү сандаг болсон ч юм уу. Би ч нэг хамт байдгүй штэ. Тэгээд нөгөө ерөнхийдөө амралтын өдрүүдээр ч юм уу тэгтээ өссөн үедээ ингээл хамт ингээд байдаг баймаар байвал байдаг. Тэр тал дээр асуудлууд байдгүй болохоор бас тэгэнгუთ яг би ч өмнө ингээл ганцаараа явангууд тэгэл уртха ажил байт юм уу за эсвэл найз нөхөд ч үт юм уу гэл зөндөөс дарахам гарч ирнэ л тэ. Тэгэнгუთ тэр болгонд бас нэг тим ч айхтар оошодгүй байсан юм шиг санагдсан. Одоо болонгууд тэгэл аль болох ерөөхдөө энэ хүмүүст цаг гаргасан зөв юм байна. Өөрөө би гол нэрэдэд харамсчлахгүй юм байна. Nice гэдэг нөхцөл мэдрэмжтэй л байна да. За тэгсэн чинь манай төвшөө одоо юу вэ 30 арай хөрөггүй шүү. Арай болоогүй яа. Йоо. Эсвэл хоёр үрхэд хэдэн жил болчлоо? 4 жил. 4 жил. 5 жил болгосон. Бас гайгүй мэнэ. Гайгүй. Тэгээ яг ер нь болохгүй 6 жил 7 шүү. 7 дахь би нэг хүнтэйгээ 7 жил үерхэж байна. Муу сайнаа мэдлцээд ерөнхийдөө бол тэгтээ ихэнх мэддүүл юм шиг байл л намаа гэж баг гейм ээ гэдэг. Яг хөө ингэж бай чи тэгмүүд одоо л нэг яг за одоо ер нь хүүхэд юм байна да гэдэг ч юм уу нэг юм. Бүр өмнө жоохон бахтаа бол би нэг хүүтэй болсон л тоо. Тийм тэгтээ яг одоо яг 7 жил болол нэг тим зүгээр бодож чинь тэгээд 4-5 дахь жилээс нэг арай 5-6 дахьас ч юм уу нэг арай нэг хүн шиг болно гэдэг шиг те нөгөө нэг сайн найз жишээ нь хажууд байгаа л гэдэг ч багаас тим мэдрэмж авдаг гэдэг ч юм уу тийм болд юм байна зүгээр бодохоор. Тэгэхээр чамайг асуух гэсэн чи болоогүй юм байна. Би болоогүй. Тий. Болмоор байна л да. Гэхдээ нөгөө сүүлийн үед арай болоогүй юм шиг санагдаад. Яг тэр тий ерөн зарай болоогүй. Дахиад жоохон хүлээгээд хичээгээд арай жоохон өөрчлөлтүүд дээр жээж болчихвол сайн юмсан. Яг одоо байгаа тэр мэдээлэл удамш шүү дээ. Тэгээд окей. За маш их баярлалаа. Тэгээд бид гурав яриа хин нэг нөлөөлж хүмүүжүүлэх гээгүй шүү гээ. Тий. Гурлал орд юмсэн. Тий. Ямар тийм юу философи өдр болоо. Энэ яриач ямар хүн болтой. Энэ гамбагийн дүүг эсвэл дулмаа ихчийн хүүг хүмүүжүүлэх гээгүй шүү гээ. Амар тийм яриад явчлаа тий. Гиснээс нэрээ ерөнхийдөө нөгөө нэг сошиал дээр та нар ч гэсэн юм бэртгэлгүй. Заримдаа контент янз бүрийн юм хийн, пост хийн, ингэж чи олон дагагчтай байж чи ийм контент хийдэг байж чи манай хүүхдэд буруугаар нөлөөлөх юм яриад байна. Иймэрхүү мессежүүд ирэх үү? Би одоо нэг шүлээдээ хэрэглэж байгаа гэсэн. Тэр тэг яг хөө тэнгуут нөгөө нэг би энэ асуух сая нөгөө чамигээ дүүтэй холбоотой ингээл юм гарлаа шүү дээ. Яг хөө зүгээр энэ дээр л өөртөө зүгээр байр сууриа хэлэх юм бол гэж. Би наадмын зөвлө пост бичсэн шүү дээ. Харах уу. Уушаад үгүй заяа. Яг л нөгөө манайхны л зам байгаа юм л да. Бусдаас ингэдэг те. Ямар нэг юм өөр хүн л буруутах хэвээр те. Одоо жишээ нь ингээд манай охин Blackpink-ийн амар фэн заяа. Blackpink Asahi P вэрхлээ. Одоо тэнгууд манай охин одоо би уух юм. Тэнгууд нь баг одоо монголоор бол мөнхөш Blackpink-ийн Jenner ч юм уу бичснэ чи ичээч та нар ингээд ийм олонний танил ийм хүмүүс ээж пив сурчлаа манай хүүхэд одоо тэр чи үзээд ингээ архичин болох гээд ингээд пив берцэн явж гин гүйл واخгүй тэгэхээр сурчлаа гэхээр аим сонь зав би одоо жишээ нь LeBron James руу спортын хүн байж те буруу нөлөөлөл үзүүлээ Hennessy болооч гэдэг тэгэхэд зургатаа асаалтаа комон үзэж байгаа киноны чинь завсар хідэн чихэрний, хідэн архины, хідэн тамхины ямар реклам явдаг вүлээ. Тийм үст. Энд чинь бизнес тэр хүмүүсийн маркетинг шүү дээ. Хүн болгоны амьдрал нь ондоо. Тэгэхэд хүүхдтэй хамгийн том нөлөөлөгч байх ёстой хүн яаж ч утсан гэр бүл аав ээж нь бид нар өөрсдөө. Яг үнэ. Тэгэхэд юу тэр хамаа намаагүй тэр инфлюенсер бичлэг хийж байгаа. Тэр хүүхд чинь тэрийг үзнэ л үстэй. Тэгвэл тэр хүүхд илүү өөрөө үлгэрлээд мундаг байх хэрэгтэй шүү дээ. Түрүү нөгөө нэг ярьлаа шүү дээ. Гуруулаа бол өдий наслтал бол юмыг туулаад дайраад л гарсан байгаа. Хэрглэж үзэх юм аа үзсэн л байгаа. Харах юм аа харсан л байгаа. Жишээ нь бидрийг жоохон багт телевизээр юу гардаг байлаа та. Тэгэл бүх юм л одоо садар самуу хүртэл чөлөөтэй л байлаа. Болоргийн архийг бүр ингээд рекламтаад ингээд садар самуу кино үзчихсэн чи дундуур нь реклам гэснээр тийм ингээд болор эргэж байгаа буцаа ордог л байсан. Тэгээ би өнөөдөр ийм болчоогүй сууж энэ тэгэхээр хүмүүжил ухамсарын асуудал гэж би бас бодож байна. Тэр үед архины реклам одоо яага байхгүй болсон юм. Тэр чинь хууль гараа байсан шүү дээ. Хараа дээлээс элчмэлч гэдэг. 3D стандарт. Дээрээс нь дахиж нөгөө усмас ордог болдгоо гэж. Маргааш шаардахгүй шүү дээ. Монтаж хийх гэдэг.
Тийм байсан шүү. Сүүл дээрээ жоохон болгосон болсон байна. Тийм. Бид нар зориулдаг юм л да. Тэгэхээр энэ тэр болгоныг үзэж харж бүх юмыг одоо ерөнхийдөө жоохноор хэрглэж үдсэн ч гэсэн би өдөд бас нэг юм болчоогүй байгаа. Тэгээд энэ бас миний ээж автаа холбоотой л гэж бодсон. Тийм. Мысалы хүүхэд чинь ийм бохгүй. Одоо ингээд юу гэдэг бид нар ондоо хүүхдүүд ондоо бохгүй. За бид нар одоо чинь юу гэдэг за би Чамигийн фэн чихэр зарлаа гэхэд би чихрийг очоод аваад идэх би мөнгөтэй бохгүй би өөрөө очоод авчих. Хүүхдүүд боломжгүй бохгүй. Тэр удирдлагыг хэн хийх юм? Менежийн аав ээж нь л хийн. Тэгэхээр чин тим зүйлээ маш сайн бод. Манай хүүхдүүдсэн Чамиг амар фэн. Тэгэл энийг ингээл тахад манай хүүхдүүд одоо тэгэл чихэр наануу цаануу гэж боо юм болоод байгаа юм алгал. Тэгэхээр чин хүүхдүүдээ анханасаа ямар зүйл нь чи юу идэж болох юу идэж болохгүй хүртэл бид нэр ингэж зөв чиглүүлэх ёстой хүмүүс нь зөвхөн бид нар л байна. Яг үнэ. Зя. Нөгөө нэг юм уушчихсан болчихно тий. За тэгвэл дуусах юм уу? Дууссан ч яг энэ би нөгөө уншаарай. Димит юм. Уншиж. Хэц бич болчих. Би нөгөө юу байсан ингээд тэр хүмүүс яг пост бичсэн юм шиг постцсон байхгүй. Тэр аав ээжэд пост бичсэн юм шиг. За. Тэг ингэсэн. Эдгээр хүүхдүүд чихэр хорд сурчлаа. Цаазал. Би хүүхдтэйгээ хүмүүжил эрүүл мэнд хариуцлага хүлээхгүй өгөө зурагт медиал буруутай. Мөн ардчилсан чөлөө зах зээл маань хүүхдүүдийг алж байна. Магадгүй би ингэж боддог. Тархгүй аав ээж учраас хүүхдүүд нантаас өдөг дөрөөл авдаггүй хаа. Ер нь зурагт ТV YouTube л буруутай. Би бишээ. Оо яг тий. Ийм пост бичсэн. Яг тэгж уншаад авахгүй юмнууд нь. Тий. Яг ингээд өөр хүнээс хариуцлага нэхэд байгаа юм шиг. Тий. Бүгд ойлонгууд те. Шууд баг өөр буруух гэдэг. Негатив төшөөлөг ороогаas те. Тийм байна. Тэгэхээр юмд бас нэг юм ухамсартай наантай цаантай хамтаа чи энэ чинь тэгээд технологи медиагийн 900. Тийм тэгэхээр энэ дээр бол шүүлтүртэй хандаж хүүхдээ өсгөх нь таны өөрийн үүрэг шүү дээ. Гой аз жаргалтай дуусгахгүй юм. Тийм аз жаргалтай дуусгыг би аз жаргалтай байдлыг санийх ч гэхдээ гоё юм аз жаргалтай бас нэг юм зөв уриалга биш юм уу? Амар амтл явжстай та нар зайлгаад. Чи гоё мотивашнл спик хийх юм. Нэг үйлбэр. Тийм үг хэлээд дуусгав. Тэр яагаад өгч бодож байна. Хоёул нэг үг хэлчихье. Нэг үг хэлээ. 1 2 3 гэдэг. Төлөө. За ийм байна. Тэгээд за бүгдээрээ тэгээд өөр өөрсдийнхөө сэтгэл зүгөө маш сайн хайрлаад бүгдээрэнд нь аз жаргалтай амьдраарай л гэж хэлээ да. Тий. Тэгээд бүгдээрэнд нь хамгийн гол нь эрүүл энхийг хүсье. Лаг байхалгүй шүү. Тий. Заавар та. Watch me win, then watch me do it again. Дотоод тэнцвэрийн их ундраг, тайгын сул.